би нөгөө болоогүй юмыг төрүүлж ярихаас айгүй имээдэг. Тэгээ энэ болохоор ингээд болоод сая тамга тэмдэг гарын үсэг зурагдаад юм болчлоо л да. Энэ Хөх хотод монгол бичгээр гарахаар болсон. Оо тийм. Вау. Хөө за. Тий. Бүр энийг зарчлаа шүү дээ. Хөө за. Тий. Тэгээд ялтчгүй нөгөө процесс нь нэлээд явцсан байхгүй. Аль хэдэн сарын өмнөөс ингээд тэдний нөгөө хянан шалгах хороо мороо те бүх нөгөө үзэл суртлын яах тэр юм давна штэ. Би бол төсөөлөхгүй ингээд хятадд ном гаргана гэж чад өөр улсын юм тий. Тэгээ бүр одоо Хөх хотын сайхан талын бүр ингээд гудамжтайгаа тэр ингээд том дотоод юунийгээд номын дэлгүүр айгуу том паблишинг газраас ингээд одоо надаас энэ юуг нь аваад надтай гэрээ игээд олон улсын. Тэгээд ингээд яг гэртдийн бүр дугаартай. Тэгээд ингээд бүр тэдгийн хянаа шант хорооныхоо бүх юмыг даваад ингээ гарч байгаа. Тэгээ 12 сарын сүүлээр ер нь ном нь гарчна гэж надад мэдээлэл өгсөн. Тэгээ нэг сард ер нь Хөх хотод хол биш ном бидний монгол бичгээр хэвлэг нээлт ер нь хийхээр байх шиг байна. Амжилтанд хүрсэн түүхийг бүгд л ярьдаг. Харин уналтын түүхийг баг хэн ч ярьдаг анзаарлаа. Уналтаас сургамж авч санаа сууя. За сайн байцгаана ингээ санаа сууя подкастын ээлж нэгэн шинэ дугаарыг хэлж байна. За би дахин элэг та бүхэн бол санаа сууя подкастыг сонссноор танд хэрэгтэй бус хүмүүсийн алдсан туршлагаас өөрт хэрэгтэй зүйлийг санаа сууж өөртөө үлдээгээрэй гэж ярьдаг. Тэгэхээр энэ удаагийн дугаар бол нэлээд онцлогтой байна. Энэ удаагийн дугаартаа бол цаг заваа гарган ирсэн нэгэн зочин манай студид сууж байна. Тэгэхээр та бүхэн бол сошиалор нэлээд харж ирсэн баг. За хамгийн ихний жишээ бол дижитал орн гэж яригддаг те гих мэтчлэн их олон төслүүд дээр ажиллаж исэн. Одоо сүүлийн үед бол зураг дарж байна, ном бичиж байна. Одоо бид бүхэн одоо чөлөөт уран бүтээлч гэж зарлахаар чадраа болын ганц авлан маань хүрэлцэн ирсэн байна. За сайн байна уу? Цаг зав гаргаж хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Баярлалаа. Тэгээ ажид ихтэй явж байгаа бах. Тэгээд одоо уран бүтээлч болсон байна тий. Чөлөөт уран бүтээл. Харин тий сүүлийн үед ч одоо чөлөөт уран бүтээлчл гэж дуудагдаад байна шүү дээ тий. Сүүлийн үеийн сонь сайхан юу байна да? Сүүлийн үеийн сонь сайхан гэвэл одоо хол биш гээд энэ ном дараагийнхаа одоо бас номыг бичээгээд шийдээд байж байгаа. Тий. Тэгэл сүүлийн үед бол баг энэ зунжингаал энэ хол бишээр л нэлээд амьсгалах шиг боллоо. Тий. Тэгээд тийм сониачтай л ах шиг байна. Нагаан чавхлагч тэгээд эмо үрдгээд бас баг мерчендайз явах тийм. Өө тийм манайх ч бүр хүчтэй холбоо юм байлаа. Саяхан нэг Эрдэнэ дарахын энтрээр ингэ явсан чинь бүр юм эмо урд холбооны тий би бол эмо урд холбоонд байх хэрэгтэй гэдэг айгүй олон хүмүүс бүр ингэ зорж ирсэн. Тэгээд сүүлдээ энэ холбоо маань бол бас нэлээ газар авч байгаа юм байлаа гэж юу н ойлгосон шүү. За тэгэхээр та бүхэн бол манай зочныг бол сайн мэдж байгаа. Одоо ер нь бол бас хийж байгаа ажлаар нэлээд дүрдэх цаа. Тэр болгоны давтан яриад яг хөө ер нь бол подкастыгаа чигээл гол юм руу шууд дайрч орё гэсэн бодолтой байна. Бид их алдсан туршлага гэдэг. Ер нь олон юм хийж байна. Тэгэхээр эхнээс нь яг юм бол ер нь хамгийн их алдчихсан ухаарлаа харилж ирсэн. Одоо алдсан туршлага юу вэ? Тэр нь одоо заавал амжилттай болсон хамаагүй л дээ. Бүр алдаад тэр чигээр өнгөрсөн ч байж болно тий. Зөндөөл юм хийжсэн баг. Гэхдээ ер нь тэр чигээр л алдаа юм уу гэж надад бодогдоод байдаг юм. Одоо ингээд бид нар бол дандаа нэг ямар нэгэн зүйлийн үр дүн гарсны дараа тий тухайн хүн нийгэмдэр ил болж байгаа шүү дээ тий. Тэнгүүд ихэнх одоо гол чухал зүйл нь бол тэр чимээгүй байхсан алдж исэн цаг хугацааг ерөөхдөө хүмүүс сайн мэддэггүй тий. Тэгээ одоо жишээ нь юу гэдгийг хүн болгоны сайн мэдж байгаа за ид шидийн оронч гэдэг юм уу ингээл антон дохоо гэтэл одоо эхний 3 4 жил 5 жилийн түүхийг бол хүмүүс бараг сайн мэддэг байхгүй. Тэгээ сүүлд гинт ингээл ид шидийн орон ингээл давалгааснаас эхлээл за энэ бол ингээл одоо нийгмийн хүүхдийн хамгааллын төсөл гэснээр гэж ойлгож байгаас биш. Тэрний өмнө ингээд одоо манай байгууллага анх одоо нийгэмдэр энэ мессежийг өгөх гээд анх одоо мөсийг хагалах гэж бас ямархуу зүйл болж исэн гэвэл энэ бол дандаа одоо тийм бүтлгүүцсэн, алдсан, дандаа юм дээр очиж хан мөргсөн иймэрхүүл түүхүүд байдаг. Тэгээ наадсах нь бид нар ингээл уулзах газар байдгүй ийм юунуудын офис байхгүй 3 4 жил явсан шүү дээ. Ингээд кофе шопуудын болонд очиод хамгийн тэр үед хамгийн хямдхан меню 500 төгрөгийн зүгийн балтай ус гэж байсан. Тэгэл баах олуулаа 20 эдтэй өгтөдтэй зүгийн балтай ус аваад тэгэл хөөгддөг. Дандаа ингээд кофе шопуудаас айгүйх ингэж хөөгдөл офисгүй ингээд тэгсэн мөртлөө нийгэмдэр бид нар ямар нэгэн одоо өөрчлөлтийг авчирнаа гэл ингээл анх тууштай эхэлж исэн. Өнөөдөр ч гэсэн тэр залуучууд маань мөр зэрэгцээд бид нар ингээ бас үндэсний хэмжээний одоо үлэн зөвшөөрөгдсөн төсөл хийгээд ингээ бол явж байгаа. Тэгэхээр ерөн зүгээр альч зүйлийг нь санаачсан зүйлүүдийг ярьсан бол дандаа тийм
айгүй амжилттай эхэлсэн түүх угаасаа байдаггүй. Хүмүүс бол зөвхөн яг тэрийг л хараад идэг те. Тийм. Тэгээ нөгөө Амжилттай. амар үгүй шүү дээ. Чи ингээд зовлон яаж туулсан бэ энэ төр гэл те. Тэгээ зовлон бол зовж туулахаас өөр ямар ч гарц байдгүй юм байлаа л дээ. Тэгээ бид нар болохоор ингээд зовлон жоохон хөлөгдчих гээд байдаг те. Ингээд хөв гэл хурдан туулах арга марга сурчих гээд байдаг ч юм уу те. Тэр угаасаа ингээд хүм ямар нэгэн зүйлийг угаасаа ялангуяа шинээр ингээд үүсгэн байгуулаа эхлүүлж байгаа үед бол дандаа л ер нь цааны өөрөө чи ярьж байгаа тэр алдаа тэр зүйлтэй л очиж тулдаг юм байл л дээ. Тэгэл аль хүртлээ хүн тэрийг тууштай авч явж чадчихээн. Тэр хугарлын цэгээд авч чадчихээн үү гэдгээс л нэлээх юм хамаардаг юм шиг байна. За одоо бол сая би хитрхи юрхээс одоо сайхан детачлаад явна. За. Тэгэхээр бүр үүжин жүжигнээс эхлэе. Ингээд энэ бол өглөө 6 цаг цуглалдаг тий. Залуучуудын ингээд уулздаг community байсан. Тэгээд энэ community ингэж байгуулж хүмүүсээ цуглуулаад одоо мэдээж хэрэг зарим үл ойлгосон үүсгэж юм уу ингээд хүмүүс хоорондоо ярилцсан юм гарч ирсэн. Энэ community үсгэж юу ямар хөвшлүүд тодорхойлт юм бэ? За үүжигнийг мэдж байгаа юм гэвэл та бол бас нэлээд дээр үеийн баг 12 он интерес сошиал дээр мэдэх хүн юм байна гэж би ойлгож байна л доо тий. Тэр бол маш гой санаачлага. Бид нар ингээд өглөө болгон 6 цаг 30 минут 40 минут энэ төр гэж одоо нийт уулздаг тийм өглөөний клубыг байгуулж ирсэн. Тэгээ тэр нь бол өдөр болгоо уулздаг. Тийм 7 хоногт 2 3 удаа биш өдөр болгоо. Тэгээ өдөр болгоо уулзахаараа хүн ингээд айгуу гой тэр доороо тэндээ уулздаг юм хамт олонтой болчихоор орой айгуу эрт унтдаг болж эхэлдэг. Тэгээ ингээ баг багаар нэг оройны ингээл ууж идэлт гаралтууд багасаал өглөөний соёл гэдэг юм өөрөө тэнд бий болж байгаа юм л да. Тэгээ өнөөдөр ч гэсэн тэр орон зай бас манай хотод хэрэгтэй л гэж би боддгийг. Тэгээ тухайн үед бэрхшээл юу гэхээр өглөө онгодог кофе шоп байдгүй л гэсэн. Бид нэр өглөөс ирэх гээд байдаг. Бид нар бол бэлэн те. Одоо хүмүүс нь бэлэн байдаг. Өглөө онгодог кофе шоп байхгүй. Тэгээ Улаанбаатар хотод чи ер нь бол нэгдсэн л те одоо зарим газрын захирлуудтай нь очиад уулзаал те бид нар цугланаа, кофений орлого оруулнаа те. Өглөө жоох ихт онгоочооч гэл. Тэнгуут ингээл манай ажилчид ингээл тэндээс ирдэг, эндээс ирдэг гэл өглөө эрт наацах нь бид нар одоо заавал 7:38-аас онгохоос аргагүй гэл. Тэгээ тухайн үед Rosewood гээд 103 өдөөс харсан Rosewood coffee shop тэр үед бидэрт зөвшөөрөөд тэгээ хамгийн эрт онгоож исэн нь тэр үед Rosewood байсан. Одоо ер нь Улаанбаатарт ямар кофе shop хамгийн эрт онгоож байгаа юм бэ мэдэхгүй байна. Тэгээ бид нар бол тэр соёл, тэр гоё клубээ бол бас нэг жил 2 жил баг 2 3 жил бид нэр тууштай авч явсан. Өглөө болгоо шүү дээ. Өглөө болгон тий. Тэгээд яг хуу эндээс юу үүсдэг юм бэ гэхээр яг нэг залуу одоо ингээд тэр залуучууд чинь ингээд уулзаж явж байгаад за тэгээд нөгөө ипотекийн зээл рүү ороод тий цэцэрлэг сургууль хүүхдээ хөргөдөг болоод ингээд ирэх үедээ бол тэр өглөөний нойр тэр чинь шал өөр амьдралын хэмнэл рүү ороо явчихдаг юм байл л дээ. Тэгэхэд бол тэгээд бид нар ч нэг дандаа 20 эдтэй юм сингл одоо юу гэдгийг залуучуудтай ингээл өглөө тийм гэж босдог байсан чинь ингээд жоохон нас дэшээ яваад ирсэн чинь өглөөний соёл бол жоох хэцүү болчихдаг юм бэл. Тэгэл шинээр орсон залуучуудууд нь тэрийг нь цааш навж яваад нэг хэсэг явсан. Тий. Тэгээ одоо бас сэргүүл гоё л гэж боддог. Би бас нэг эртэж Монгол гэл нэг жил өглөө босч үтсээ. Тэнгүү яалч бол орой эрт унтчихсан юм бэл. Ерөөсөө тийм хэмэлд орхоос өөр аргагүй. Тэгээ өглөө нөгөө нэг хүмүүс нь гоё тэд нартэйгээ уулзах гал ингээл яараалт. Тий. Тэгэл орой зүгээр унтчихлаа юм чи тий. За тэгвэл энэ дээр бол одоо орох газар болдог их хэрэгшэлтэй байсан. Онгорхой газар байхгүй. Тий. Тэр бол тийм бэрхшээл бол яг хамгийн зөв. Одоо ганц ахлан маань бол ингээд айхтар постод өвчтгээ. Тэгээ тэр нь хүмүүс их хүрдэг. Тэгээ тэн дээрс постууд дээрс нь бол одоо бид нар ч одоо фэйсбүүкийн найзлаа бараг 14 13 жил болж байгаа юм. Тэгээ харж уншиж байгаа юм л та. Тэгжээтэл ингээл тэнд ингэж хөдөлмөр эрхлэлээ. Тэр усад ингэж хөдөлмөр тэндээс юм сурлаа гэл аюу постууд олон газраар бас явсан тий. Тэгээ тэр нэг дөнгөж нэг залуу 10 дөнгөж 20 хүрэх гэж яхад ажил хөдөлмөр хийж яхад одоо өөрийн нутгаас өөр газар ажил хийхэд одоо юу ямар бэрхшээлүүд тулгарч яваа. Тэр нэгдүгээр насан туршиг байсан. Тэгээ насан туршиг өгсөн утгаараа ажил хийх нь хууль бус. Тэгээд ирэхээр дандаа хулгайн ажил хийдэг. Одоо Солонгост хар ажил хийж үтсэн хүмүүс бол сайн мэдэндээ самуршилт гарна гэд. Тэгээд их тийм одоо сөүлийн төвөөр ажил болтохгүй дандаа нэлээд хол юм газар очиж иж ерөнхийдөө шөнийн ягаанд гардаг ч юм уу. Эсвэл бүр юм хотын захын тийм самуршил энэ төр гарч иж бас тэр хулгайн насан туршиг өгт тэр одоо ажил гарах боломжтой болж байгаа юм л да. Тий. Тэгээд ер нь л дандаа хамгийн муу ажил нь л оногддог гэсэн үг. Албан ёсоор очиод гэрээ мэрээгээд хийж байгаа ажил биш болохоор тий.
Тэгээд тэр үед угаасаа одоо нөгөө нэг өглөө ингээд 6 7 цаг маг гэдэг тэр ингээд тэр самуушил гэдэг одоо ажил хүнийг зарж ийна л гэсэн үг л дээ. Тэр бол ер нь шууд утгаараа хүнийг зарагдаж байгаа гэсэн үг юм аа. Тэгээд яраат л ингээд 30 40 хүмүүс сууж идэг байхгүй. Тэгээд тэр хүмүүс бол ингээд өөрийнхөө зарагдахыг гордоод сууж байна гэсэн үг. За тэнд ингээд нөгөө Вьетнамууд, за Казахстан, Узбекистан, Тажикстан, за Монгол, за нөгөө Солонгосын цусан зүгийнхэн энэ гэл ингээд бүгдээр холдоо сууж идэг. Тэгээд ингээд янз өглөө ингээд үйлдвэр мөлдөр ажил эхлэх хүмүүс янз бүрийн хүмүүс орж ирээд нэг нь хүнийг аваа явдаг байхгүй. За би энэ одоо Узбекистаныг өдрийн 35,000 воноор авъя гэх. Тэгээд ямар ч ажил хийхэд бэлэн сууж байна гэсэн. За би нэг үйлдвэртээ өнөөдөр 2 хүн дутчлаа энэ хоёрыг аваа явчих. За өнөөдөр би лагерийнхаа байшинг янзлуулмаар байна. За өнөөдөр би тэр одоо юу гэдгийг баг жорлонгоос оруулмаар байна гэсэн ч аваа явна заяа. Тэгээд хамгийн том биетэй хүмүүсийг ин төрүүлж авдаг байхгүй. Шилээд явчихна. Тэгээ нөгөө нэг станууд чинь ийм ус мөстэй том булээ залуучууд. Би нэг хамгийн чүрийсэн нэг ийм амин хаанагаан гэмээр юм баг тэр булангийн цаанаас харагдах нь юу гэмээр нэг ийм жижигхэн монгол нөхрөл нааг одоо авчаасаа тэгээ тэнд ингээд гордоо сууж идэг. Тэгэл нэг 8 хагас болоод ажил эхлээл 9 мөс рүү төхөд ирэх үед бол одоо яг за би зарагдсангуудээ гэдгээ хүмүүс одоо яг тонж үлдээл тэр хүмүүс нь зарагдааг үлддэг байхгүй. Би бол нэлээд олон удаа ингээд яг тэр хамгийн сүлд гологдож үлдчихсэн ажил хүчнийх нь тоонд их олон удаа тэнд сууж исэн зарагдааг. Ягаад тэгэхээр тэнд туранхай ингээд харвас бас нэг юм өргөж чадхааргүй. Тэгээ миний нас ч өөрөө тийм жоохон байсан. Тэгээ нөгөө том станууд ч аваа явцдаг. Тэгэл за ийш чинь баг 2 цаг явж ирсэндээ метроны мөнгөөрөө шатчлаа даа гэл ингээл тухайн үед бол оюутан тийм оюутан дотроо ингээл тийм юм бодоол за өнөөдөр бол зарагдчих чадсангүй гэл ингээл нэлээд харамсалтай буцаал гэрлүүгээ метрондоо суугаад дахиад 2 3 цаг тэгэл нэг хөгжмөө сонсоол юм орол сууж идэг. Тэгэл тэгэж юу нь явдаг байсан л да. Тэгээд тэр бол яг хүнд ингээд ер нь зүгээр амьдралын айгүй хэмиг төрүүлээд ойлгуулчихж байгаа юм л да. Зүгээр нэлээ их олон ном унших, олон хүнээс ойлгох юмыг бол ингээд зүгээр л тэр зарагдахгүй сууж ахтаа л тэр хүмүүсийн ингээд зүгээр харц ингээд юу болж байгаа, ямар ялгаа үүсэж байгаа гэл тэрнээс ингээд айгүй их би ер нь цаашаа явах хэрэгтэй юм байна. Маш одоо боловсрал гэдэг юм маш их анхаарах хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу те. Ингээд зөвхөн миний биений хүч биш миний толгой өөрөө маш сайн хүнд зарагддаг болох хэрэгтэй юм байна. Тэгж юу н амьдрах хэрэгтэй юм байна гэдэг зөвлөдүүдийг аюулш ойлгоод авчиж байгаа байхгүй тийм. Тэгээ яг хуу тэр энтер бол одоо гадаадд очиод хамгийн анхны тэр юунууд л та одоо тэр ажил хөдөлмөр одоо хийж үзчихсэн. Тэгээ надад бол баг хийж үзээгүй цагийн ажил гэж бол баг байхгүй. Тэгээ арбат гэдэг тухайн үеийн одоо 2004 оны монголчууд тэр үеийн одоо хуучин цаг хатуу цаг байсан гэж ярьдгийг. Одоо ингээд ажиллаж байгаа хүмүүс бол тэгээ тэр үеийнхэн бол бас сайн мэдчихэл байгаа л да. Монгол руу ярьдаг картч байхгүй. Тэгэл ер нь бол мөнгө төгрөгийг ингээл өнөөдөр их шиг гуйлчдаг ч юм уу тийм юм байхгүй. Гэр орлогоо уцаар яхаас ахуулаад тэгэл онгоц унаанаас ахуулаад бүх юм шал өөр байсан. Дөнгөжл тэр нэг юмны эхлэл байсан болохоор тэгээд тийм цаг үед бол байсан. Тэр бол надад бол бас маш олон тийм олон зүйлсийг бол зүгээр шууд заагаад өгсөн дөө. Тий. Тэгээд хол байхаар хүн айгүй их боддог гэдэг тэгэл тийм л юм. Тий. Гэрийг санддаг юм л. Би ч бас Японд нэг аресттэй арбайт хийж мэгээд бүр гэр санаад болтгоо. Цангаад уухан байхгүй. Айрын мэрийг санагдчихсэн. Одоо би онгоцны буудалтай айгүй дурггүй шүү дээ. Нэг жоохон байхын нэг тийм хүн гэрээ санахтай хүн гаргаж өгөх хүнийг тосч авах тэр мэдрэмжүүдээс би тийм айгүйх тийм хэцүүлдсэн юм шиг. Тэгээ одоо ингээд зүгээр онгоцны бодлоор харахаар нэг тийм хэцүү. Онгоцны бодлыг хэцүү газар санагдаад байна. Тий. Тэгээд тэр үед айгүйх тэгэж олон улсаар ингээд яваал тэр мэдрэмжийг их олон авч ирсэн юм шиг байна. Одоо бодоход бол
За олон усаар явсан гэснээс яг ингээд туур мөр аялал жуулчлалаас хийж байгаа. Тэрнээс өмнө би болохоор тайрны босгоод ижидийн орон босгоод хөрөнгө босгоно гээд ингээд Америкаар ингээд хотуудаар машинтай явж байгаа шүү дээ. Тэр чинь бас одоо бараг л нэлээд атлеттай явж байгаа. Тэгэхэд ер нь хэцүү зүйл гарч байгаа. Түрээсэлсэн машин тэр нь болдгоо ч юм уу. Тэр чинь нэлээд челленжиг явсан шиг санагдаад байгаа юм байна. Тэгээ тэр чинь бид нар олуулаа явсан л да. Олуулаа яваад сайхан шопроодлсон доо. Тэгээ зарим уужаас машинаа солиол арай хямдхан болгоол жижигхэн болгоол тэгэл нөгөө нэг бүх үлгүүртэй хувцсан ингээл ингэж мэнгцсэн дээр дор орцсон. Тэгэл яг фэйсбүүкийн зурагчин бол их өөр штэ. Бас арай цэвэр. Тий, фэйсбүүкийн зураг дээр бол их юм их өөр харагдана. Тэрний цаана тэр ингээд шопроодлаад хэдэн мянган километр яваад тэгээ бас нэлээд өндөр ачаалал авдаг. Тэгтээ тэгэл ер нь хүмүүс дандаа сайхан урам зоригтой хүлээж аваад ойлгож дэмжижсэн болохоор тэрүүгээр бол ингээд шууд сэнгэлэгдэл тэгэл араас нь шуурал Америкийг бүтэн хөндлөн гулт явна гэдэг чинь бол бас том газар л та тий. Тэгээд 31 2 хоног явсан шүү дээ. Ер нь бол машинт шүү дээ. Машинтай тий. Тэр бол бас одоо нэрээ яаж тэр ачааллыг дааж яваадсан гэж бодогдоод байдаг. Жохон зүрх халшраад. Тухайн үедээ бол тэгэл өстө дунд нь орсон бүгдээрээ сайхан санаа нийлсэн хамт олон багаараа тий нэг зорилготой бүгдээрээ тэгэл тэр ядрах энэ төр бол дараагийн асуудал болцол гэж. Гэтэл тэр фэйсбүүкийн зурагнаас бол их өөр явсан. Тэр цаатлын зураглал бол нэлээн үрвисэн, нойргоо, үрчийсэн тийм л юу байсан. Хол замд машинтай явахаар аюу их нэг тийм одоо ил харагдах байдлаар биш нэг сонь зутраад байдаг тий. Тэрийг тийш дээ амралтанд ингээ ойрхон нэг өгнөр яваад ирсэн ч гэсэн ягаад ч ядарцсан орж ирдэг ш нэг тийм юу хийсэндээ ядраад байгаа ингээмэр. Тэгээд нөгөө нэг яг нэг гадагшаа сая ингээд ажиллаж байсан. Тэрнээс өмнө нөгөө нэг аавдаа туслаач юм гэр бүлийн бизнестэй ажиллаж байсан. Одоо миний санахын нэг тийм видео үзүүлдэг хос баркач л нэг тийм сервис байдаг шиг санаа. Хөө чи бүр хизээний хүн бэ гэдэг шиг. Тэр нэг хөдөө аж хууртал Хос зүрх тий. Хос зүрх л дээ. Тэр чи одоо миний 4 5 дугаар ангийн яриа штэ. Тэгэхээр наа чи 2000 он мон гэж яриа штэ бүр. Тэгэхээр чи одоогоос хоёлаа баг 24 жилийн өмнөх энэ тэр хос зүрх гээд тий би хос зүрхт ажилладаг л байсан. Тэгэл тэрийг ажиллуулахад ер нь бэрхшээл гарч идэх чинь нэг юм өрөөнд нөхөн ороод гарч барахгүй юм муугаа суудаг ч юм уу тий. Оо хэцүү. Тэр чинь бэрхшээл байсан багт ажиллаж байгаа. Тий тэр чи анх нөгөө яг манайд бас тийм кабинд орж кино үздэг соёл үүсэж эхлэв байсан л да. Тэгээд нөгөө түгжээтэй хийж болдгүй юм байна гэдгийг эхлээд ойлгосон тий. Тэгээд тэр кабин дотор чинь кино үзэхээс өөр одоо янз бүрийн саяны одоо архитектурын зохицуулч юм уу янз бүрийн болох магадлал гэл ингээл тиймэрхүү зүйлүүд яг би болохоор тэрнээс өмнө бол нөгөө бас өрхөн дээр машин угаадаг гэсэн. Тийм тэгэхэд бас нэг хамаатныхаа үеэлтэйг нийлээд гамбаагээ тахасаа мөнгө зээлээ. Тэгэхэд бараг 80,000 байна уу төгрөг зээлсэн. Тэгээд асар хөгждөг гоё. Тэгээд 10 тулаас нөгөө юм машины юуны шүршдэг мотор худалдаж аваад тэгээд тэр өрхний үрдэнд нэг машиныг 500 төгрөгөөр угаадаг гэсэн. Тэгээд тухайн үед монголчууд нөгөө дөнгөж үнэтэй машин одоо унж эхэлж исэн. Тийм тэгээд айгүйх тийм загнана. Тэгээд чи над машин зурчуу чи гээл тий ерөн чи тэгэл над алчуураа харуул гээл тэгэл нэг ахнар бол бас нэг яг үнэтэй машин авцсан тэгэл дүүнэр бол мань мэт чинь бол нилээ нөгөө машиныг л мухаал тэгэл бас царай зүсч гэж нэг л өсрийн юм байсан л ахалтаа бодвол тэгээд тэр машин уугаад байсан шүү дээ тий юуны зуны 3 сар мар бас тэгж яадаг байсан. Тэг яг нэг айхтар гэр бүлийнхаа бизнес тусалж ийн хин цаашаа. Тэгэл ямар нэгэн юм хийгээл бизнес жижигхэн мөнгө олж үзээл гэж бодоод яваад байдаг байсан юм шүү. Тэр чин 5 дугаар анги 4 дугаар анги мэг төгссөн жил шүү дээ. Тэгэхээр бас одод боломжтой санагдаад байна. Тэгээ 4 дугаар ангитай бас тэгээд видео подкастн дээр бас хүмүүстэй харилцаанд орж исэн баг таа. Болж болохгүй гэл янз. Оо тэр чин тэгээд бас тухайн үед бас нийгэм одоо өнөөдрийн Facebook одоо тэр үед нөгөө Facebook-гүй байсандаа баярлална гэх хүмүүс яриад байдаг шүү дээ тий. Тэр үед замраагүй байсан шүү дээ. Улаанбаатар тэгэл одоо янз бүрийн тэр гудамжны амьдрал тий. Бас л хүнд юмнууд бол их байсан шүү дээ. Тэгэл тэр үед чинь тэгээд бүгдээр ингээл харж ирсэн жоохон байхдаа хараал өссөн. Тэгээ манай үеийнхэн нэг би чиглэлтгүй бүгдээр адилхан бахав.
Ер нь бол тэр үед ижлэл орчин хүүхдүүд бүх юмыг харж байгаа шүү дээ тий. Ингээл өглөө босоод гараал тэгэл ийм уур савсан ингээл тараншааны нүхнүүдээс ингээл толгоо молгоо цохож идэг гэсэн шүү. Бүр жоохон хөвгтэй байхад тэгээ сүүлд ингээл юмны учрыг ойлгох үед энэ чинь нийгмийн юм айгуу том асуудал байсан байна гэж харж ирсэн. Тухайн үед бол ингээл яг адилхан хүүхдүүд гэл ингээл тий цуг мөг ингээл тоглоод заримдаа дээрэмдүүлж мээрэмдүүлэл ингээл зөндөлөн болдог гэсэн тэр үед бол тэгээ биш нөр нэгдүгээр хорооллынх яг манай тэр бас нэлээ хөдөлгөөнтэй газар байсан. Тий. Ер нь хөдөлгөөнтэй орно. Зөв. Тэгэхээр яг нэг өмнө хийжсэн бүр баг балчрын ажлуудыг асуугаад байна гэдэг нь одоо энэ олон төрлийн ажлын зах цухаас ингээ хийгээд одоо ингээд нэг юм төлөвчлөлт их нөлөөлж байна тий. Тий хүн ер нь тэгээд зарим нэг юмыг нөгөө одоо аав ээжийн мянган удаа өглөөд одоо өглөх зааварчлаараа өглөх мянган удаа хилээд ч юм уу багш нар ингээд ойлгуулж чадахгүй зарим нэг юмыг хүн өөрөө яг тэр зүйлийг хийж үзээд алдаж оноод туулаад бас ойлгочдөг. Яг ингээд тэрийг бүр зүрх сэтгэлтэй ингээд тэрийг сураад авдаг ойлгочдөг. Тийм юм зөндөл байдаг юм байлээ л дээ. Тийм. Тэгэхээр миний ер нь бол их зам нь бас айгу жоохон байхдаа би гадагшаа гараад явсан. 3-4 улсаар дамжиж амьдарч сурч явсан. Тэгээ маш олон янзын соёлтой тэгэл ажил төрөл хийсэн төрөний ярьснаас те нөгөө тэр хүн зархтан зарагддгаас ахуулаад бүгдийг хийж явсан учраас тэгж хийж явж байгаад өөрөө ойлгож сурсан, өөртөө үзэл санаа тогтсон юм айгу олон байдаг. Одоо жишээ нь тэр ингээд өөрийнх нь биеийн жижигхэн байгаад те тэр зарагдахгүй ингээд дотроо бас тэр чинь хор шар хөдөлж байгаа шүү дээ. Би ингээд бас том болно те. Надад чи юм чинь даадаг болно лоо гэл ингээд дотроо ингэж явахдаа гэхдээ би толгоогоор л амьдрах хэрэгтэй юм байна те. Энийг маш сайн үнэлэгддэг болох хэрэгтэй юм байна гэдэг юмыг зүгээр ингээд тэр сандал дээр суужгаад те тэр ингээд өглөө ингээд самшилд гарч байгаа хүмүүсийн дунд сууж байхдаа л ойлгож байгаа байхгүй. Хүнээр хэлэхгүй шүү. Тий, хүний энэ булчин шүрмэс гэхээсээ илүү хэл усаа сайн сурах хэрэгтэй юм байна. Энэнийг маш сайн үнэлэгддэг болох хэрэгтэй юм. Тэгвэл миний бие ямар ч байсан үл хамааран миний сурсан мэдсэн зүйл намайг бол өөр дараагийн түвшинд аваачих юм байна гэл. Тэгэл тиймэрхүү зүйл энтрийг бол одоо өөрөө тэгээ сууж байгаа сурч явж ажил төрөл хийж явж байгаа л ойлгож байна. Тэгээ өнөөдөр ингээл янз бүрийн номнууд шүү дээ тий. Ингээд за амжилтанд хүрч байгаа номнуудыг харахаар ерөөхдөө амьдралын айгу энгийн логикийг их олон хэлбэрээр бичсэн байдаг байхгүй юу. Тэгэл тэрийгээ баг амжилтанд хүрэх нууц тий. Ямар арга, техник, онол, менежмент гэл ингээд явцсан. Тэгээ яг ингээд нарийн харах юм зүгээр ингээд сайн бодоод үзэх юм бол тэр зүгээр айгу тийм ер нь жоохон энгийн логикуд байдаг. Тийм. Тэгээд тэг санагддгийн ер нь бол тэгэл ингээд янз бүрийн олон үзэл санаа шашин энэ төр ч гэсэн явж байгаа л ингээл ерөөхдөө аюу олон юм дээр давхцдаг шүү дээ. За ер нь бол зөв зүйлийг хийх хэрэгтэй юм байна те. Буруу зүйл нь бол одоо эргээд өөрөө энэ үлээ идэлдэг юм байна шаашдаг. Бүхэн шашаа адилхан ингээл үзэл санаанууд энийг яриад байгаа шүү дээ. Тэнтэй адилхан зүгээр одоо яг саяны ярьж байгаа тэр хүн өөрөө хичээх хэрэгтэй. Одоо ингээд илүү саяны иймэрхүү зүйлүүд бол бас тийм ээ. Бүх зүйлийг дандаа ном уншаад сурчна гэсэн юм биш л юм байл л да. Хүн өөрөө туулж үзчихэж бас зарим нэг юмыг бол сурдаг. Сая тэг ярьж энэ нүг заавал уншиж ойлгох биш яг өөрийн биеэр мэдэрч ойлгоно гэдэг. Миний харж хаад ер нь ингээд энэ бичих талдаа их дуртай бас за баг авьяастай хийж болох бах тийм ингээд постууд нэлээ урт нэг сайн хэлдэг шиг ойлгосон юмуд аягүй гоё сэрүүлдэгэ сошиал дээр. Тэгээд миний харж байгаа онцлог юм мөн чанарыг аягүй гоё ойлгосон санагдав. Тэгээд би бас дахиад хэлээ шинж чанар биш мөн чанар гэж байгаа шүү. Ганц ахлаа болохоор юм мөн чанарт их ойрхон байгаад харагдав. Тэдний тод идрэл бол энэ хамгийн сүүлд харсан энэ ном байна хол биш гээд би бол нэг M+ аудио хэлбэрээр гаргахгүй тэр өдөрт нь уншиж сонсож дуусгасан аудио хэлбэрээр тэгээд энэ хэвлэл хэлбэрээр нь сая өнөдр бэлгэн тавлаа баярлаа. Эндээс юу асуух чинь ихэр нэг юм одоо нэг юм философчлогч юм шиг гэхдээ хүний бодролч юм шиг энэ зүйлүүдийг олон гэж бичээд энийг ном болгож чадчихжээ тий. Тэгэхээр энийг одоо юу гэдэг хүний хувийн бичих чадвар их үү зүгээр бодсон бодлуудаа л буулгаж яах вэ угаасаа ингэж бичдэг байсан гэх үү юу гэж илэрхийлэл зүгээр юм бол багын хүн бодсон бодлоо ингэж ном болгох чинь бас амархан биш л дээ би гэж бодод байгаа. Тий одоо наадах чинь ном гэж хэлээд би өөрийгөө одоо зохиосон зохиолч гэж хэлэхэд хүртэл би одоо хүртэл жоохон өөрөө дотроо жоохон зөрчилтэй явдаг. Тэгээ би бол self publishing гэдэг нэртэй шинэ жанр өөрөө судалж олоод би бол зохиолч биш
номж бичээгүй би зөв self publishing гэдэг юм хийгээд байгаа юм байна гэж өөртөө тодорхойлоод ер нь яваад идэгий. Тийм. Тэгэхээр яг Монголд ингээд нэгдмэл бүгд хэвлсэн л бол ном болчдөг болохоор ингээд тэрийг нь бичсэн хүн зохиолч болоод ингээд явчихж байгаа. Яг нөгөө би бол зүгээр илэрхийлэх дуртай хүн. Гэхдээ одоо өнөөдөр ч нөгөө алдаа түлхүү ярьдаг подкаст гэж одоо би ойлгоод их олзуурхаад байсан. Одоо миний юм бичсэн түүх бол бас аимшигтай бүтлгүүтлээр эхэлсэн л дээ. Би одоо 5 жил ингээд блог маш их шургуу блог бичсэн. Хуучин бол Blogspot гэдэг Google-ийн. Тэгээд намайг яг нэг 10 орчим хүн уншсан байлаа 5 жилд. Нийт үү? Ерөөсөө л тийм уншигчтай би. Тэр Blogspot руу орсон хандлтаа хараад. Тэр намайг байнга уншдаг нь. 10 орчим хүн. Тэгээ энэ бол аимшигтай бүтлгүү бичээжл гэж би бодоод байгаа байхгүй. 5 жил те ингээд тууштай юм бичсэн чинь нэг 10 уншигчтай гэдэг бол одоо тийм олигтой үзүүлэлт бол биш шүү дээ те. Яг хөө гэхдээ тэр 10 хүнд бол би амирх баярлсан л да. Тэгээд тэр нэг улс улсаараа гарч ирсэн. Тэгээд энэ дэлхийн их олон их тийм сонин улсаас нэг 10 хүн намайг 5 жил уншаадсэн юм байлээ. Тогтмол уншаадсэн. Бид тэр хүмүүс аяг баярлдаг. Гэхдээ ихэнхдээ би нөгөө баг одоо би бол ингээл ганцаараа нэг юм айлын хажуу айгүй их удаан түрээсэлж ингэж олон хажуу өрөө дамжсан байхгүй. Яг л мөнгө төгрөг янз бүрийн асуудал ингээл хажуу өрөөл дамжаа яваад төгсөн сандны оюутны асуул ирсэн ингээд тэгээд нэг юм дандаа хүүтэн булангийн өрөө байшингийн буланд хараад байдаг. Тэгээ хямдхан юмд ордог гэсэн болохоор хүүтэн байдаг гэсэн. Тэгээд нэг юм хүнжил шиг юм ингээд өмөрчөөд нэг айгүй том юм аягтай байгуут сайтай. Тэгээд ингээл ганцаараа ингээл юм ширээний гэрэл дээр юм бичээ суугаад байдаг гэсэн. Ерөөсөө ингээд өөхгүй орой олгол ингээд бичнэ. Тэгээд ингээд бичсэн юмаа ингээд устгачаал унтаад байна. Ер нь бол өтийн ерөөсөө тэр блог дээр тавьдаггүй. Бүр сүүлд нь тэр блог энэ төрлөө тавьж эхэлсэн байхгүй. Тэгээд ингээд яагаад тэр юм бичээд устгаад байдаг вэ гэхээр ер нь бол сүүлдээ энэ додол зуршил ингээд бичих дуртай болсон чинь толгойн дотор маш их юм олон замбраагүй бодлоод ингээд тэнээд байгааг нь бичээд нэг юм гурвалжин дөрвөлжин те одоо мэдхгүй нэг параграф нэг нүүр ч юм үнийг юм болгоод ингээд зэгцэнд нь оруулчихаар миний толгой өөрөө ингээд хоосор зэгцрээд тэр ер нь би унтаад өгдөгсөн. Тэгээд ингээд тэрийг бичихгүй бол ингээд нөгөөдгөө бодоол ингээд шүн хөрвөөгөл нойр мойр ингээд асуудалтай. Тэр ингээд энэ бол ингээд ерөөсөө миний тийм цай удагтай адилхан зуршил бол миний бичдэг. Энэ хэн нэг намайг унших үгүй нь ерөөсөө энд хамааралгүйгээр зөвөр л энийг бичдэг ингээд. Тэгээ энийг юм ингээд маш удаан олон мянган цаг хийгээл бичээд тахаар тэр өөрийн гэсэн юмыг илэрхийлдэг тийм нэг юм хэлбэртэй болчдөг юм байна л да. Тэгээ сүүлд нь энэ блог руу ороод блогоос бүр сүүлд энийг анх удаа 13 онд борцог бас харна гэж хэвлээд тэгээд тэрнээс хойш ингээ автобусбаа амьдрал 8 км 400 чөтгөрийн бясалгал хөвтөж буй үнийг 2 ингээд явсаар байгаа энэ 9 дэх нь хол биш байгаа байхгүй. Тэгээд яг хуу тэгээ энэ бол юм self publishing гэдэг юм төрөл байдаг юм аа. Энэ болохоор ингээд хүн эрх чөлөөтэй юм бичиж болноо. Тэрийг хэвлж бас борлуулж болдгоо. Гэдэг ийм төрөл байхгүй. Тэгээ заавал утга уран зохиол яруу найрагч юм уу? Тим хүн байж иж хүн болгоны нэг юм шүүлтэнд чи зохиолч юм байж тэр гэсэн шүүмжлэг авахгүйгээр юм self publishing гэдэг юм тусдаа нэг жанр. Энэ өөрөө 39 оноос хойш дэлхийд хөгжөө явцсан. Тэгээд тэр зүгээр нэг бүх насаараа тоогооч хийсэн нэг настай тоогооч өөрийнхөө бүх жорыг хэвлэлсэн юм байлээ л дээ нэг өдөр. Тэгээд тэр нь New York Times-ийн бестселлер болсон. Тэгээд ингээд тоогооч хүн ном бичнэ гэдэг ингээд сонин үзэгдэл. Тэр нь тэгээ бүр юм бестселлер болно гэдэг өөрөө бүр сонин үзэгдэл. Тэгээд ингээд ер нь хүн ингээд тоогооч юм уу те инженерч байсан ингээд юмыг бичиж болох юм шүү дээ ингээд тэрийг олон хүмүүст ингээд өөрөө танилцуулах ийм эрхчлөө гэж байх юм байна. Энийг болохоор self publishing гэдэг ийм жанр явдаг юм байна. Тэгээ ийм бүр ингээд Солонгос өдөрт очивол self publishing гэдэг бүр том гудамж байгаа л да. Тийм тэгээд ийм урлагийн сургуулийн одоо утга уран зохиолын сургуулийн оюутнууд энэ төр ингээд 10 ширхэг энэ төр ийм одоо энэ хол биш шиг ийм жижиг ном биччихдэг байхгүй. Тэгээ өөрөө ингээд гар мараараа үдээд гэртээ принтерлж бариад ингээд 10 ширхгийг 5 зарим нь 5. Тэгээ ингээд тэр нөгөө self publishing дээр тавилчдаг. Тэнгүү том найруулагч паблишингууд очиж тэндээс юм шин санааны сувч шүрдэг байхгүй.
тэг ингээд шууд хайрцагт ороогүй залуучуудын юм гоё сэтгэлгээг тэндээс ингэж хайж явж байгаад тэг үнэхээр тэн дотор ингээд авьяас харагдах юм бол тэрийг өсгөж бойжуулаад яг номын зах зээл рүү бэлдэж гаргадаг. Яг жинхэнэ ном гаргадаг гэсэн. Тэгээд нэг ийм юм байдаг юм л да. Тэг манайд болохоор ер нь бол тэгэл за одоо өөрийнхөө зангаатай зургийг тавиал ингэнүү те одоо сонгуулийн зориулж юм хэвлэнөө бүгдийн ном гिचг гэдэг штэ одоо. Тэг яг арай өөр бас байдаг юм байлээ. Гэхдээ яг энэ номын энэ юм чи өөр айгу шудраг хэн нэг нөгөө хүчээр хоол идүүлдэгтэй адилхан хэнийг ч хүчээр ингээ годамшинд явж байгаа нэг барьж аваа те чи энийг унш гэдэг ингээд тийм юм байхгүй тэр хүмүүс ч өөрсдөө ингээд доторхын ингээ олж хараад аваад уншаад байгаа шүү дээ тийм тэгэхээр тэр бол юм чөлөөтэй л юм орон зай л да тий тэгээд олонч би ер нь бол ингээд бүхэл юмаа ингээд илэрхийлэл яваад байгаа юм байна ингээд бүх насныхаа өөрийгөө л илэрхийлэл яваад байгаа юм бэл. За одоо тэр яг ихэнх үеийн тэр хүнжид нөмрөд бичээд үе бол одоо устгаад тэр хайрлан. Тэгтээ бол ингээд дуршлаг болж хөвлөгдөжсэн өөрийн дадлыг олоход нэмэртэй байсан юм байна л да. Тэр нь бол их гоё байсан байлээ. Одоо ингээд жоохон зөрөгтэй байсан юм байлээ. Одоо ингээд за таач гэсэн аваа ингээд тодорхой хэмжээнд нийгэмдэр ичээтэй оронч гэдэг юм ямар нэгэн байдлаар ингээд юм хийж байгаа болохоор таньж мэдээд өөрөө оролцуулж байгаа шүү дээ нэвтрүүлэгтээ. Инхээр би ер нь ингээд улам яг чөлөө сэтгэлгээний хувьд бол жоохон мүлийгээд байгаа байхгүй ингээл ичээтэй орныг үүсгэн байгуулагчтай ийм тийм гэл нэг юм өөр ингэсэн нэг юм жоохон шошготой болж эхэлж штэ. За тэгээс энийгээс үлд нь ингээд үлгэр дүүрэлчих гэнүү те одоо ингээл нэг юм хариуцлага гэсэн зүйлийг өөрөвтөө мэдрэнгуудаа зүрхсэд амар гоё ингээл галзуу солиотой гаргаж болох байсан юм аа. Би чи ийм хүн чинь арай энэ үгээс олчих гэдэг юм. Одоо ийм юм надад одоо байхыг бол үүсэхгүй байхгүй. Тийм бас хит уран тансаг биш те үгэн те. Тий. Тэнгууд тэр үед бол тэр борц зүгээс харна гэдэг анхны тэр ч юм уу одоо тэрнээс өмнө устгадаг тэр бичвэрүүд бол яг би жинхнээсээ бүр ингээд ямар ч цензуургүй хинч намайг танихгүй би энэ юу ч бичсэн яа гэдэг ийм одоо юун дээр конопон дээр бичиж байгаа зүйлүүд бол харин жинхэнэ сонирхолтой зүйлүүд байсан байж магадгүй гэж би боддог байхгүй. Тэгээ одоо ингээд яг хоо жоохон ер нь хүн тэгэл жоохон илүү мөлийгэд жоохон илүү ингээл холцгор болоод тэгэл нийгэмдэр ямар нэгэн юмтай болох тусмаа нэр хүндч гэдэг юм уу ингээл алдах юмтай болох тусмаа аимхай болоод тэг улам сонирхолгүй л болоод идэм байл л дээ. Ер нь бол өмнөх байсан бас мохоо нэгдэг шиг тийм. Тий, ер нь тийм. Гэхдээ яг тэрийгээ ингээд алдахгүйгээр өөрийгөө өөр нэг юм муудэнд оруулж хагаад бас бичиж уул нь бол болдог. Одоо шинэ энэ интернетээр бол битгэх гэж хичээсэн. Тэрнээс биш миний юу чинь тэр 8 км 400 м энтергээд чөтгөр мөртгөрийн бяцлал руу ороход бол нэлээд хүн сэдвээр орсон шүү дээ бас. Тэгээ ер нь бол хөнгөрөө явсан. Амар гол асуулт толгойд оржсэн нэг юм. Хойлооч мөн буу хаалаад асуулт би гоё асуусан. Ярианд анхаарч таг марч. Яг энэ анти саналаа. Борцгүй автобус болохоор нөгөө одоо чинь яг тэр үеийн ганц авхлан мэдсэн одоо уншиг гэх юм бол номууд нь үнгүү тавьчихсан байсан шүү дээ тийм уншихаар. Тийм ер нь бол тэр номнуудыг үнгүү болгоод тавьчихсан. Тэр ингээд сонсдог автобус ба амьдрал гэдэг байгаа. Тэр бол хамгийн их M+ дээр татаад сонссон юм байлээ. Тэгээд тэр шинэ аав байна. Ер нь тухайн эхний тэр номнууд бол бүгдээрээ л зөв үнгүү сонсч болохоор байгаа хаа. Тийм. Гэхдээ одоо чи 2 3 газар л очсон юм аа. Би бас алинд нь яг аль нь тэгж орсныг бас санахгүй л байна. Тийм. Гэхдээ ер нь бол тэнд байгаа. Тийм. Одоо яг би зүгээр сонирхол асууж байгаа. Нийтдээ ингээд 9 ном гаргацсан ба шүү дээ, тийм байна. 9 ном гэр чинь нийт тоогоор энэ одоо татгцсан тоогоор хэдэн хувь хэвлэгдсэн бол дээр нэмэлхэд хүмүүс нэг хэвлэгдсэн тоогоор нь тоон дүржүүлээд энэ ёстой буруу шүү гэдэг бас давхар хэлгсэн юм аа. Шууд одоо юу гэдэг нэг үнийг бодоод хэвлээд үнцэн тэдийг болсон юм. Үн чинь цаана маш их зардал гарч байгаа. Тэр үнэнд өнгөж хичнээн ингэж кат гэж явж байгаа дэлгүүр мэлгүүр гэж байгаа. Очтой тэрийг ойлгодгүй юм билээ юм шууд тоогоор нүжүүлээд бити тгээс гэж хүсэж байна их та. Тэгээд ерөөхдөө 9 бүх нийт номоор ер нь давтамжаар хэр хэвлэгдүүл гэсэн санаа. Тэр нь заавал зарагдсан байх албагүй тийм. Үгүй энэ чинь би айгүй сайн мөнгө олсон байлаа гэж бодвол энэ бол айгүй сайхан зөв зүйл одоо сайхан мэдээ гэж би бодоод байгаа байхгүй. Яа тэгэхээр энэ бас нэг оюуны тодорхой хэмжээний оюуны үйлдвэрлэл байгаа шүү дээ тийм. Тэр хэмжээгээр хүмүүс за би одоо сайн муу бичсэн бол дараагийн асуудал. Хүмүүс ямар ч байсан ийм юмд одоо илүү цангуугээ зарцуулах сонирхолтой ч гэдэг юм уу болж байна гэдэг бол нөгөө арай өөр зүйл болчихж байгаа байхгүй тийм. Ингээл за энэ чинь бас ингээл жишээл ярих юм бол
хідэн пив гэдэг ч юм уу те. Тэгээ ингээл яривал бас нэг харьцуулт гараад ирж шүү дээ. За миний бодлоор бол энэ номнууд бүгдээрээ нийлээд ямар ч байсан хамгийн багадаа нэг 40-оос 50 мянган ширхэг бол хэвлэгдсэн байна. Хамгийн багадаа шүү. Онлайныг бас оруулаагүй шүү. Тэгээ шууд ингээ асуучаар би яг бүгдийн нөгөө ном одоо нэмж мэдэхгүй байна л да. Тэгэл зарим номнууд бол 5 6 дахь хэвлэлт рүү аль хэдийн орсон байдаг. Хол биш бол угаасаа бүх цагийн рекорд хийлээ л дээ. Энэ бол бүр үнэхээр миний ямар ч төсөл байгаагүй тийм жижигхэн юм хөрхөн өнгөт ягаан өнгөтэй өврийн гэхүү те халаасны хүү юм. Тэгээд энэ ном бол бүр маш ихээр энэ жил одоо 27 хоног тасралтгүй ингээд бестселлерийн нэгт орлоо гэж бодоход би одоо ингээд за сошиал дээр олон дагагчтай хүн байлаа гэд маркетинг хийсэн байлаа гэж бодоход би энийг их л бодож 2-оос 3-7 хоногт л нөлөөлж чадах байхгүй. Тэгэхээр энэ өөрөө ингээд уншсан хүн цаашаа хоорондоо санал болгоод ингээд яваад байгаа. Тэгэд энэ хавраас хойш ерөөсөө тасралтгүй ингээд ерөнхийдөө хүмүүс уншаад байна л да. Тийм. Гэхдээ яг наадхан дээр чинь бол миний бодол арай өөр. Одоо наа чи ингээд нэг нийгмийн сэтгэл зүй нэг үедээ таарчих шиг боллоо л да. Одоо ингээд ер нь бол хүмүүс амар ихтэй ганц сард байгаа юм байна. Ярих хөнгө болцсон байна. Одоо мэдээж хүнтэй ярьж байгаа хэл та чин сэтгэлээсээ бүр яг ингээд нэг юм хүнтэй бүр чин сэтгэлээсээ уйлаад те ингээд яа санаа алдаад ингээд хэдэн цаг сайхан ямар ч нөгөө нэг юм баггүйгээр ярих хөнгө болоод өөрөө ч гэсэн тэгж ярьж чадхаа болцсон юм байна л да. Тэгээд тийм хэрэгцээ хүнд болно байгаа. Хүмүүс ер нь жоохон багтраад яваад байгаа. Тэнгууд наад жижигхэн энэ номчин ингээд хүнтэй нэг 3-4 цаг юм яриад байгаа байхгүй. Энийг би хэлээгүй бүх нөгөө нэг сэтгэлүүд дандаа нэг тэгж яриад байгаа. Хүнтэй нэг юм бүр нэг буу халаад те сэтгэлээ ингээд онгоолгоод хамт ингээд суугаад юм ярьсан юм шиг юм мэдрэмж ингээд төрөөд нэг тийм сайхан онгоогоод байна гэдэг тийм зүйл байгаа байхгүй. Түүнээс биш энд бол нэг амар хүнд заа зөвлөдөөс юм байхгүй шүү дээ зүгээр ингээд Эверестийн уулан дээр хүн явж гин те янз бүрийн юм туулж гин янз бүрийн бодож гин тэрийг л битсэн. Тэгэхээр ер нь бол хүмүүс нөгөө одоо бол тийм жоохон тийм өөрийг нь сулж өгсөн те бас ингээд өөрийн чинь энэ подкасттай адилхан алдаагаа бас их ярьсан те ингээд бас нэг тийм шууд л ингээд амжилтанд хүр ал ингээд ядарч байгаа хүнийг те твч итэг те одоо ингээд би зогсолтгүй энэ гэл нөгөө тэртээ тэргүй ядарсан нийгмийг тэртээ тэргүй тамирчдсан ядарсан хүнийг улам ингээд ямар нэг юм руу чинрүүлээд байхгүй жоохон зөөлөлж өгж байгаа маягаар хүмүүс түрээд байгаа юм байна гэж би харсан байхгүй. Тэгэхээр ингээд хүмүүс нэг биш 2 3 удаа уншаад хаяа ингээд жоохон ингээд бачимцсан үе мүйтэй ингээд хаяа дахиж эргүүлж энэ төр хардаг гэдэг байхгүй. Тэгэхээр ингээд нэг тийм зүгээр юм зүйл таарсан юм байна гэж бодоод байгаа. Тэгээ яг зүгээр юу яхад сюрприз маягаар задлахад би нөгөө болоогүй юм нэг төрүүлж ярихаас айгүй имээдэг. Тэгээ энэ болохоор ингээд болоод сая тамга тэмдэг гарын үсэг зурагдаад юм болчлоо л да. Энэ хөх хотод монгол бичгээр гарахаар болсон. Оо тийм. Вау. Хөө за. Тий. Бүр энийг зарчлаа шүү дээ. Хөө за. Тий. Тэгээд ялтчгүй нөгөө процесс нь нэлээд явцсан байхгүй. Энэ аль хэдэн сарын өмнөөс ингээд тэдний нөгөө хянан шалгах хороо мороо те бүх нөгөө үзэл суртлын яах тэр юм давна шүү дээ. Би бол төсөөлөхгүй ингээд хятадд ном гаргана гэхэрч өөр болсон юм тий. Тэгээ бүр одоо хөх хотын сайхан талын бүр ингээд гудамжтайгаа тэр ингээд том дотоод юунийгээд номын дэлгүүр айгуу том паблишинг газраас ингээд одоо надаас энэ юуг нь аваад надтай гэрээ игээд олон улсын. Тэгээд ингээд яг хятадын бүр дугаартай. Тэгээд ингээд бүр тэдгийн хянаа шант хорооныхоо бүх юмыг даваад ингээ гарч байгаа. Тэгээ 12 сарын сүүлээр ер нь ном нь гарчна гэж надад мэдээлэл өгсөн. Тэгээ 1 сард ер нь хөх хотод хол биш ном бидний монгол бичгээр хэвлэг нээлт ер нь хийхээр байх шиг байна. Тэгвэл одоо тэнд бас нэг одоо манай Монголын хүн амаас олон тооны хүн монгол бичгээр бас тэнд уншиж те бас ингэж яаж байгаа тийм хүмүүс бас байгаа. Тий. Тэгэхээр ингээд Монгол туурахтнуудаа бас энэ зүйл маань очих нь. Тэгээд энэ яг том жижиг нь хамаагүй агуулгаараа бол одоо олон улсын гэрээ игээд ингээд надад бас тодорхой хэмжээний төлбөр төлөөд ингээд тухайн паблишинг ажиллаж байгаа болохоор жижиг хэмжээний оюуны экспорт
маягийн юм болж ийн л доо. Тэгтээ яг юм сүртэй том нэрлэлтэй. Тэгтээ ингээд ер нь бол ялтчгүй л тийм процесс мөн болохоор тэгээд энэ хол биш маань Монгол туурагтнуудаасаа хол биш болж байгаа. Тэгээд тэнд бол бас тэр хянан шалгах хороо хамаг ямиг давна гэдэг бол өөрөө чанга шүү. Нэлээд том зүйл болдго юм байна. Аз болж энэ ном маань өөрөө ямар нэгэн улс төрийн ч юм уу шашны ч юм уу тийм хүндсэн зүйл өөрөө байхгүй. Дан нөгөө ховооны тэр уулан дээр те өөрөө өөртөө тэмцэлдэж байгаа тийм одоо өөр үзэл санаа болохоор тэндний харшилсангүй л та тэгээд би одоо ингэж хэлнэ гэж төлөвлөгөөгүй сууж исэн л та тэгээд хоёлаа жоохон яриав жоохон халаад тэгээд нэлээд болцсон болохоор те. За нэгдүгээр маш том баяр хүргэе. Энэ бол одоо би бол төсөөлөхгүй мэн. Одоо чинь өөр улсаас байж болох нь те солонгос хэлдэж чинь те чөлөөтэй ш гаргаж болно те. Тохирол хятад чинь аюу хэцүү байхгүй. Маш их ингээд үзэл суртлын цензур тавьдаг нэг намын системт болсон. Тэрийг даваа гарсан хэрэг би бүр гайхлаа сайн мэдэн. Тэгээд нэг бас том баяр хүргэе. Хоёрт одоо манай подкастер энэ гоё мэдээ зарсан баярлалаа. Тэгээд энэ подкастыг үзэж байгаа хүмүүс бас сонин гоё мэдээ авах нэ. Монгол бичгээр хэвсэн хувилбарыг авч чадаална гэдэг чинь бас гоё мэдээ. Харин тэр хөхөт рүү нээлтэнд яваад ирэхдээ бас тэндээс нэг монгол бичгээр хэвсэн номыг авчираад тодорхой хэмжээнд авчираад одоо манай Монголд маань ч гэсэн монгол бичгээ сүүлийн үед сэргээгээд гоё суралцаад байгаа хүмүүс олон байгаа шүү дээ. Тэгэхээр монгол бичгээр уншиж болох боломжтой болж байгаа юм байна гэд. Нэлээд тийм. Би өөрөө ч нөгөө Хятадд 5 жил их сургуулаа төгссөн. Бээжинд. Тийм. Тэгээ ер нь бол тэр үзэл суртлын одоо тэнд бол бас нэлээд амаргүй гэдгийг мэднэ л дээ. Тийм. Тэгээд ойлгох хүмүүс нь бол энэ бол нэлээд том даваад авцсан явж байгааг мэдэх байна. Би бол ингэ баг төсөөлөхгүй байгаа таахгүй. Яахаараа Хятадд ингэ болж зөвшөөрөгдөж байгаа гэвэл сая гайхлаа шиг гэдэг. За ямар ч тач тэгээд Хятад ном хэвлэх хол биш байжээ. Харин тийм л юм боллоо. Маш гайхалтай мэдээг одоо манай подкастыг үзэж байгаа хүмүүст хуваалцлаа. Их баярлалаа. Тэгэхээр сая нэг түрүү ярианы хэмжлэгч байгаа дараагийн 2 гэж гарна гэсэн үг үү? Би буруу сонсов уу? Тий, одоо яг нөгөө суугаал байна бас. Тий. Гэтэ одоо эн чинь бас их хэцүү. Тэгээд юм амар зүйл. Тий, тэгэл одоо ямар ч байсан хичээгээл ямар ч байсан текстэн дээр бол суугаад байгаа. Юу болох нь бол одоо тухайн үед нь л нөгөө сая хэллээ шүү дээ. Болоогүй юмыг төрүүлж ярих жоох хэцүү байдаг гэдэгтэй адилхан. Нуурч найдаал сууж лээ. За манай чөлөө дуран бүтээлч маань бид бүхэнд одоо self publishing буюу энэ талаар нэлээд ойлголттой гэж одоо зарим хүмүүс бараг self publishing хиймээр гоё inspire урам зориг авсан байхаа. Чи тэр солонгосын жишээг сонсоод би бүр гоё санагчлаа. Гол нь нөгөө залуучуудаа битгий ингээ ямар нэг юм бичих илэрхийлэхээс айж имээгээрээ гэж л би хэлмээр байгаа байхгүй. Ягаад тэгэхээр энэ нөгөө нэг эрхчлөө тэг ийм том талбар байгаа даа. Тэгээ энд бол хинч энэ дээр өөрийгөө илэрхийлж болдог. Бид нар болохоор яадаг вэ гэхээр нөгөө заавал ингэ сүрдчихдэг байхгүй. Тэг ингээл заавал юм утга уран зохиолын сургууль төгссөн те. Эсвэл ингээл одоо яруу найраг те. Тийм их л одоо их тийм хүн байж ижил одоо энэ ном юмыг бич хэлмэл одоо ийм юмыг биш болно гэж ингээ ойлгоцсон. Тэгээ дээрэс нь бол одоо ингээ нөгөө манай хуучны Ахмад одоо зохиолч ах эгч нар маань ч гэсэн нөгөө нэг айгүй өндөр цензураар ингээл манусын социализмын үед те тэдэн удаа редакторлал хэвээ хэр оргийн юм тэмцдэг одоо тэгсэн болгон те ингээл ийм биччихдэг юм биш шүү гэл амар ойлгоцсон. Тэг чи ингээ цаг үе өөрөө шал өөр болцсон. Энд чинь зүгээр блог те энэ чинь зүгээр одоо ингээ зүгээр илэрхийлэл байхгүй юу. Тэгэхээр тэгсэн чинь энэнд нь зориулсан юм self publishing гэдэг юм жанр төрөл гарч ирээд дэлхийн энийгээ дагаа явцсан юм байна. Тийм учраас таны хүн зохиолч гэж загнаад байгаа бол би зохиолч бишээ би self publisher гэлч чимүү ном гаргадгийн хинбэ гэж загнуул би ном гаргаагүй би self publishing гаргасан гэж хэлчих тэл болоо. За гоё баярлалаа тийм гоё үг зааж өгдөө. Би бас одоо нэг YouTube-ийн тухай нэг ном бичээл яваалгаа бичээл одоо 8 сар хөвчиж байна. Тэрийг бас тэгээл чинь би нэг юм self publish орлож байгаа. Тэгэхгүй бол манай улс чинь нэг амар олон бүх юм өмчлөлтсөн. Тэгээ ингээд айгүй олон холбоотой ингээд хэдэн агч нар сууж байдаг. Тэгээ шинэ салхи оруулах ерөөсөө дурггүй. Тэгээ шинэ салхи орж иж юм шинжлэгддэг. Тэгэхээр нөгөө нэг тэрийг ингээд хаагаад ингээд ийм холбоо гэдэг ингээд ерөнхийдөө юмнуудаа ингээд хаалганууд айгүй хаачдаг. Ер нь бүх салбар тийм байхгүй. Тийм учраас ингээд залуучууд тэртээ тэргүүл ямар нэгэн байдлаар шүүмжлэл хүлээж авч иж мөс хагалж иж шинжлэл ямар нэг юм өөрчлөгдөж орж ирж байгаа. Тийм учраас тийм юмнаас л ерөөсөө имэх аах хэрэггүй, өөрийгөө голох хэрэггүй.
чи оролдоод үзсний буруу гэж хизээч чамд хүн яалт болохгүй. Тэгээ харин чи тэр хэмжээгээр нэг юм суралцаж аваад алдсан байсан ч гэсэн танай подкастын зорилготой адилхан тэндээсээ нэг том юм ойлгол авах байхгүй. За, өстой гоё үг хэллээ. Ер нь бол тэгээд оюуны энэ бизнес чи их гоё цэвэрхэн бизнес юм биш. Сая дээр нэг урд төлөвлөлт болсон дээр гарлаа гадагшаа экспорт гарч байна гэдэг. Энэ их гоё сонсогдлоо. Номоор шүү дээ тий. За ингээд сая бас гоё яриан дүрлээ. Өргөжлөл бүгд дээр бас жоохон бизнес талаар дахиад нэг орё гэж бодож байна. За Jack Copy гэдэг нэрийг бол та бүхэн бүгд энэ тэнтгүүд болсон баха. Тэгээ энэ Jack Copy ч одоо нэг шөнө гараад ирсэн зүйл биш ээ. Ч бас олон жилийн одоо өмнөх хөдөлмөр дэвсгэр дээр тулгуурч хөлбөр гэж тогтсон байх гэж бодож байна. Энэ одоо брендийг гаргаж одоо энэ соёлыг түгээхэд юу та хэр хугацааг зарцуулав? Хэдийн хугацааны дараа энэ хүмүүс танигдаж одоо энэ тогтвор ямар бэрхшээлүүд тулгарч байна? За яг үнэ. Одоо би нөгөө сүүлийн үед нэг юм сонин символичны хүн болчлоо л доо. Бэлэг тэмдгийн. Одоо энэ тэнд очиж нөгөө дурсамж яриад байдаг хүн байдаг шүү дээ. Тэгэл эд шидийн орон гээл тэгсэн чинь нөгөө би ч одоо тэргүүн гээл Антон Дахиогээ тэрийг дараагийнхаа шинэ залуу өрөө шилжүүлээд ингээд 4-5 жил өнгөрцөн те өдөр болго нэг л ажиллагаанд оролцож чадахгүй зөвлөх маягаар ингээд явдаг. Тэнгүүд нэг анх эхэлсэн түүх гэдэг юм яригдахаар л нэг юм нэг ядаргаатай ах нар байдаг шүү дээ. Тэгээ тэр шиг л байгаад байна л та. Тэгээд яалтч нөгөө жоохон тухайн үеийг тийм болохоор одоо холбогдоод ах шиг байна. Одоо тэрнээс манай Jack's Coffee гэж юм бол одоо манай пүү захиралтай их мундаг хамт олон аваа явдаг. Өнөөдрийн амжилт одоо мундаг зүйл бол тэр хүмүүсийн одоо маш том хичээл зүтгэл авьяа байгаа. А тэгвэл тэр эхэлж исэн тухайн цаг үед нэр мэр яаж өгдөг вэ? Би ярихаас өөр аргагүй болчихж байгаа юм л да. Одоо миний англи нэрийг угаасаа Jack. Би гадаад дотоод сурч явахдаа Jack гэдэг нэртэй. Одоо ч гэсэн наваг Jack хаа гэл манай дүүнээ. Тийм Jack гэдэг. Тэгээд нэрийг бол зүгээр л Jack гэдгээрээ л Jack's Coffee гэж өөрийнхөө нэрээр нэрлээл Jack's Coffee гэдэг анх өгсөн. Тэр чинь 2013 онд байгуулж ирсэн. Тэгээ анх кофе шопоор эхэлж ирсэн. Тэгээ хамгийн анх кофе шоп нээчэд бол ингээд анхныхаа американог зархад бол тэр нэг ивч байсан. Тэр бол ингээд ер нь бол баг тэр аяхтай кофег над руу ингээд цацсандаа халлуу. Одоо ингээд тэр юурууга тек рууга тэгээд амар уурсан. Тэгээд тэр их уулын ингээд орж ирээд ингээд тэр одоо кофе авъя гэд тэгэл өөрөө уншаал тэр американог авъя гэл би американал хийж өгсөн юм л та. Тэгсэн чинь чи бол ингээд лөө өрчин байна. Хаанхын одоо юм лөө өрчин Монголд гараад ирв. Чи ийм муухай гашуун тэг чихэрчгүй те. Ийм гашуун хар усыг надад 3000 төгрөгөөр зарах гэж оролдлоо. Чист хаанхын лөө өрчин бэ. Би амьдралдаа ийм мэдэхгүй юм байна гэх тэр американог анх захиалж басан анхны үйлчлэгч мань бол надад нэлээд тэгж бухимдсан. Тэгээд би бол ингээд лангаагаал ер нь хоцорсон. Тэгэл тэр 3000 төгрөгөөр зөндөө аваагүй. Тэгтээ ингээд тийм л байсан манай Монгол кофений соёл. Тэгэл тэр хүн би хамгийн үнэтэйдээ 500 төгрөгөөр л би кофе авч ууж үзсэн. Тийм сүртэй чихэртэй чинийхийг бодвол гоё хамттай. Тэ ийм гашуун юм хин уудаг юм бэ гэл. Тэгэж бол одоо загнуулж исэн. Тэгээд 2013 онд л та. Тэгтээ тий хотын төвөөрөө бол бас гайгүй байсан юм шиг магадгүй. Манайх бол бас нэгдүгээр оролцоход тийш байсан. Тэгээд тэгэл тэрнээс хойш бол ер нь кофетэй холбоотой их олон одоо онгоны ном болгоод бичмээр сонирхолтой соёлыг туулсан даа. Тэгээд бид нар бол 13 онд 2.500 грамын кофе хуурдаг машиныг бас авчираад тэгээд түүхий одоо яг ногоон үр тий сайн чанарын ногоон үрийг оруулж ирээд тэгээ анх тэргээ хуураад тэгэхээр тэрийг нь авдаг хүн байхгүй бүр ингээд маш цөөхөн тийм хоббигоороо кофег гараар чанж уудаг хүмүүс л авдаг. Тэгээд ер нь бол өдөрт баг гүйцэлүүлэгч гэж байдаг байсан манай кофе шоп. Тэгээд нэг өдөрт 9,000 төгрөгийн орлого ороод би нөгөө хажуу талынхаа ганцтай 4,000 гаруй баартартаад кебаб аваад ицсэн байдаг ч үлээ. Эргээ харахаар ямар ч юу ч баг хасах масах руу орсон байдаг. Тийм өдрүүд бол айгүй их байсан. Тэгээд гэхдээ хамгийн гол нь би өөрөө энэ кофе гэдэг зүйлд тэр кофе шоп гэдэг бизнесээс өмнө хайртай байсан. Одоо ч хайртай. Тууштай энэ кофег хайрлаж яваа. Тийм учраас тэр нөгөө тэр хүмүүсийн тэр одоо юу гэж
загнах те эсвэл тухайн үед хүмүүс ойлгохгүй байх энэ төр бол миний кофеин дуртай зүйл гэдэг зүйлийг бол унтрах боломжгүй. Зүгээр би бол яг цаг нь болоогүй байна гэдгийг эрт харж ирсэн л та. Ягаад тэгэхээр Солонгос, Америк гэдэг улсууд манай урд явж исэн. Би бас тухайн улсуудад нөөрэө сурж исэн. Тэгэхээр одоо эдгээр ингээ удахгүй бүгдээрээ латте маш нялон кофе уудаг болно. Тэгээ карамел латтеч гэдэг юм уу те. Шоколадтай мокач гэдэг юм уу, капучиноч гэдэг юм уу одоо ийм юмнууд уудаг болно. За тэгээд тэр нь бол мод маягаар орж ирнэ. Тэ одоо хүүхдийн зугаар ингээд take out кофе аваад алхавал гоё гэдэг мод орж ирнэ. За тэрний дараа латте капучино ууж исэн хүмүүс бүгдээрээ багаар хар кофе руу орно. Тий, американо уудаг болно. Гэхдээ дээрээс нь жоохон чихэр мэхэр хийдэг ч юм уу. Тэгж жагаад огт чихэргүй сүүгүй хар кофе уудаг болно. За энэний дараа одоо миний хийгээд байгаа hand drip буюу гар аргаар чансан өөрийнхөө кофеныхаа сортыг сонгоод уудаг single origin те би Танзан кофег light хуралтаар хуурснаар нууя гэдэг ийм зүйл рүү орно. За бүр энэний дараа specialty кофе руу орно гэдэг энэ замналыг би өөрөө харж. Тэгээд манайд одоо хэдэн жилийн дараа энэ маань ингээд анхны latte cappuccino-гийн американогийн ирүү эхлэх юм бол даа гэж суужсэн чи харин Tom Tom's Cafe бинэ одоо кофе бин гэдэг том сүлжээнүүд хүчтэй орж ирээд эхний нөгөө хүүхдийн зугаар take out-тай алхдаг энэ фэшн охтуудын дараагийн иргэн үе ороод ирсэн л дээ. Тий. Тэгээд тэр явж хагаад CUGS 2 бүр бүүстийг ажиллаа л да. Тий. Гэхдээ тэр хүртэл ингээд тэр кофе хүмүүс ойлгохгүй байна гэд зогсоодсон бол бас хэцүү. Гэхдээ огт зогсоогоогүй бид нар тэндээ ингээл өөрсдийнхөө маш шаргуу кофегоо өөрсдөө тайлбарласаар өөрсдөө энэ хэрэглэгчтэй бол дандаа бэлдэжсэн. Тэгэлгүй кофе, herring кофе гэж прожект хийдэг. Энэ тэндгүү Монголын гой газруудаар ч кофе чанж уудаг, тэрүүгээрээ бичлэг юм хийдэг. Тэгээд Монгол кофений соёлыг таниулахад бол бас тодорхой хэмжээгээр бас нэлээд оролцсон л гэж боддог. Гэтэ мэдээж манай Монголын гой дотоодын одоо том сүлжээнүүд зөндөө үүссэн. Би бол бүгднгээр нь бахархдаг. Одоо манай үүдгийн рокч байдаг юм уу те, фонтеч байдаг юм уу ингээд том Монголын бас монголчууд маань өөрсдөө мундаг гой кофег яг дотоодын юугаараа хийгээд эхэлчлээ. Хийгээд зөндөө удажлаа л та. Анхных нь бол тийм американог зулж ижээ. Тийм юугаар эхэлчихсэн шүү. Тий. Тэр ихчээс гоё. Тэгэл 500 төгрөгөөр л ууж исэн чамаас гоё. Нэг лөөрчин байна гэдэг аахгүй ингээд. Хаанаас юм гарч ирэх. Тий ингээд хэд дахиад нугалцсан те. Тэгсэн амар муухай гашуун зарцсан ингээд. Тэгээ нэг юм нөхөр зогсч бол харагдсан. Ер нь бол ингээд замналыг бол яг гоё зөв тодорхойлсон биш. Трендүүд ингэж орж ирнэ гэдэг нэг юу харцсан те. Явах юм уу та. Энэ өөрөө Монголын яг соёл биш. Тэ бид нар нөгөө гаднаас авч байгаа соёл. Тэгэхээр нөгөө улсуудын очиод үзэд хараад амьдэрсэн учраас энэ өөр замаар явах боломжоор байхгүй. Одоо юу гэдгийг нөгөө шар тостой юу гэдгийг те кофе мофич гэдэг юм уу нөгөө сайхан арцтай. Тэг би айгүй олон хүмүүст ингэж загнуулж байсан чи ингэж бараг л гадны тагнуул те чи гадны ямыг ингэж амар ингэж сурталчлаа. Чи ээжийн чансан цаг ярьсангүй гэдэг байхгүй. Наатад айгүй сайн ойлгож байна. Яг YouTube дээр ийм тий чи ээжийн чансан цаг ярьсангүй чи тэр шар тос те даасан тэр сайхан хийцтэй 7 ban штэ те гоошлаарэ би ингэж бас одоо ингээд насны намарч ирж байна те би ингээд буддисэн бороотой өдрөө би банштацаас янзын банштацаа бүр борцтой өөрөө хийцлээд те хийгээл уудаг би ээжийнхээ шансан сайн дуртай гэхдээ кофегоо ч гэсэн уйл та те ягаад заавал ингээд ээжийн шансан цай американо хоёрыг ингээд холих гээд байгаа юм байна те ингээд ягаад нэг нь сайн болоод нэг нь муу болоод байгаа юм бэ гэдэг шиг тэгэл яхаа айгүй олон сонин юмд бас загнуулдаг шүү дээ манай одоо фэйсбүүкийн маань цэцэгтэй зурагтай агч нар морьтой зурагтай ах нар бол бас гой орж ирнэ штэ ер нь бол сургаал номлолыг те тэгэл одоо бүгдийн л туулсан доо сошиал гэснээс нэр асууад одоо яг ингээд юм үзэн ятсан одоо хейт комент гэж ярьдаг үзэн ятсан сэтгэлүүдийн дархлаа ер нь хизээс суусан ер нь эхлээд байх чинь нэг тийм үе үйдэн штэ жоохон эмзэглэл яагаад намаа гэж хэлээ л те тийм тэр чим дархлаа судлаас юм болсон штэ. Тий. Тэгэл одоо үнэхээр бас ингээд би нэг удаа ингэсэн. Одоо ер нь бол тэр ингээд амар хүнийг комментаар ингээд хэвээр алаалгаа хүмүүсийг бол би жоохон айгу сөргөөр бодож жагаад
нэг удаа нэг хүн бүр амар намайг бичихгүй бүр өө чи хүний байж болох бүх л хараалаа гэл. Тэгэхээр би чатад нэг удаа тэр хүн лөө чат бичсэн байхгүй нэг л удаа. Нэг хүн лөө нэг ах байсан нэлээ жоохон 50 эргэм насны ч. Тэгээд ингээд ороод юм бичсэн чинь алаал намайг чатаар ч юм уу ста ингээд чатаар ороод ирвч энэ төр гэл. Тэгэхээр ингээд үгүй яхаа ингээд таны энэ бичээд байгаа зүйл чинь уул нь ийм штэ гэдгсэн чинь үгүй чи бол ста угаасаа ийм гэл. Тэгээд бит хоёр нэг бараг 10 минут 20 минут ингээд тэр ах намайг хараагаал л. Тэгж жагаад ингээд нөгөө тэгээд ингээд дахиад ахаа та юу яасан юм бэ ингээд би одоо танд ямар нэгэн гим нүгэл бас хийгээгүй те би таныг угаасаа танихгүй ингээд гэсэн чинь нөгөөдөг чинь ингээд явж ийснэ сүүл рүүгээ ахыгаа харин уушлаараа ах нь ингээд өнөөдөр ингээд бүр амар ингээд бүх юм дампуураад те бүр ингээд юу ч хийсэн бүтдэггүй сүүлийн ингээд энэ эдэн сар ингээд амар хичээгээд ингээд зөндөө юм бүх юм ингэж одоо сал сайрхан сайрнаа дампуураад ингээд бүр бүхнийг үзий ятмаар ийм сууж исэн юм аа. Тэгсэн чинь ингээд чиний пост гараад ирсэн. Би чамайг танихгүй юу гэдэг чинь мэдэхгүй зүгээр л би тэнд хараацсан. Ингээд яг ингээд намайг амар хэцүү харах ингээд харсан чил чиний пост гараад ирсэн. Тэгэхээр л би тэр доор нь хамаг хараад л үгээ уурсгацсан юм аа. Тэгсэн чинь ингээд чи надтай ингээд ийм удаан ингээд юм яриад те. Ингээд яа гэж би юусоо бодоогүй. Тэгээ би ингээд чамайг ингээд хараагаад ингэж яхад ундаа би өөрийгөө ингээд юу болоод байгаагаа сая анзаарлаа. Тэгээд хан чамайг одоо ингээд амар их ингэж хэлсэн байна. Ахыгаа ууштай ах нь ингээд үнэхээр уучраа болохгүй ингээд явж байна. Тэгэхэд бид хоёр ингээд чатлаа дууссан байхгүй. Тэгээд би болохоор ингээд чи ямар санаанд ороогүй тийм үнцэг бай те. Энэ хүн ингээд зүгээр л амар юм багтарцсан уучраа ойлгохгүй ингэж явж байгаа сошиал дээр ингээд зүгээр л тэг намайг ч гэж хараагаагүй юу болоод байгааг ч ойлгоогүй те. Тэгэл ингээл ерөнхийдөө л нэг нийт мессеж байгаа шүү дээ ингээл бүгд тулгаач те. Ингээл тэгэл тэрний л нийгмиг гэл ингээд л ер нь ороод ирсэн юм байна гэдэг. Тэг ингээд энэ хүн тэр хүн бас надад айгүй өртөлттэй санагдсан байхгүй ингээд. Тэг ер нь ярьчих хажууд найз нөхөд байхгүй. Ядаж нэг үгийн сонсоод өгчих юм уу ингээд зүгээр сошиал дээр биш ингээд ярилцчих хүн байхгүй. Тэн дотор орж ирж тэгж их айхтар тесэрч ийна гэдэг бол энэ хүн бол одоо битгий баг амиа ортолцоосаа гэж бодогдож байгаа байхгүй. Тийм айгүй сонин хүн байд юм лээ. Одоо ингээд яг чамайг очиж ингээд тусад нь үзий ядаад бүр их чамтай тэмцээд байгаа биш. Ер нь хүмүүс тийм айхтар стресстэй, багтралтай хинлүүч яач магадгүй нэг юм яваад байгаа юм байна л да. Тэгээд тэр энтриг хараад явснаас хойш би бол тэр коммент нэтер нэг айхтар тэгэж одоо бухимдхаа ер нь болцсон шүү дээ. Хөрх энэ бас л нэг тэр ах шиг л нэг ах ихчл явж байгаа юм байна да хөрхийгээл. Тэгээд л ингээл хардаг болцсон. Тийм. Тэр бол нэг тийм юм тохиолдож байна. Энэ гоё харах өнцг юм шүү. Арай өөрөөр. Энэ яхаараа гэдэг бас зөрөө тэрэлдэг хүмүүс ч байна те. Тэгээд ингээ боцооч их нөгөө хувь юм их тайвшрах юм биш үү? Гээл бараг те. Би зүгээр нэг удаа айгу сонирхолтой санагдаад ирсэн. Нэг амар ингээл инэрэнгүү тэрэндээ биш те. Энэ хүн бүр яагаад ингээд ийм амар намайг ингэж байгаа юм бол те. Би огт танихгүй эцэж харж байгаагүй ийм хүн байж ич гэдэг. Ингээд сонирхоод байсан чинь тийм юм гараад ирж байгаа байхгүй. А түүнээс би ч гэсэн бухимдаад комментор хэрэлдэж яаж исэн тохиол зөндөө байгаа. Тийм. Гэхдээ ер нь болцсон л доо. Хуучин бол байгаа. Энэ үедээ сайхан л ирдэг байлаа гэдэг шиг. Би ч YouTube дээр бас тэгж илээ. За ингээд бүгдээрээ сайхан Jax Copy-гийн түүхээр үргэлжлүүлээд сүр сэтгэд бичдэг хүмүүсийн арай өөр харах онцгийг түүхийг хуваалцлаа гэж. Тэгээ үргэлжлүүлээд Jack Tour гэж байна. Бас л бийсэн шүү дээ тий. Эхлээд анх яаж эхэлчихсэн. Одоо сүүл рүү энэ бас ингээд гаднаас зүүлж таваа яваадах шиг байна тий. Тийм, ер нь яг одоо миний амьдралын бас нэг хизээч салгаж болохгүй нэг хэсэг бол аялал өөрөө байна л да. Тэгээд анх бол бид нөгөө Улаанбаатарын Монгол аялагчид тэгээ Jack Tour гэж хийжсэн. Тэр болохоор ингээд яг гадаад явж байгаа юм шиг одоо ингээд Италийн ямар нэгэн хот моттой танилцж байгаа юм шиг өмнөх оройн ингээд бүр үүргэвч иж жоох юмаа бэлдээд тэг яг ингээд амралтын өдрөөр Улаанбаатараар аялдаг байсан юм. Тэгэл за энэ байшин хэдэн онд баригдсан энэ чономгоо тэдэс хэдэн он хооронд амьдарч исэн гин айгуул бол энэ шатан дээр суугаад ингээл эмордог байсан баг та энэ тэргээл очиод өөрөөсөө тэрийг төсөөлж мөсөөлөл тэгэл ингээл наран туул муул ингээл дандаа алхна. Тэг хаасаагүй ингээл яваал ингээл тэр анхны нөгөө нэг тэр гоожингийн өндөр байна те. За тэгэл нэг анхны тэр хурал болж исэн
Тэгэл дээр 8 сав массаж энэ төр гэвч уул 8 чухал Монголын түүхэн байрлал байгаа байхгүй. Тийм тэгэл гожингийн өндөр гэл тэгтч мөр манай ерөнхий сайд мэдийн амьдарч исэн амар гоё юм юутай хээ угалцсан тийм цонхны арам марамтай тийм газар штэ. Тэгчээд бүр зүгээр хогийн зэрэг штэ тэр доторх нь бол тий. Тэр тэрний түүх мөхийг ингээд өмнөх өдрөө судалж модалж агаад тэр хүрээ штэ энэ чинь тий хуучнаа. Энийг ингээд усны гудамж гэх тэр түүх мөхийг судалж агаад ингээд явдаг байсан. Тэгээ тэр бол яг зүгээр жактуур эхлэв. Бид нар тэрнээсээ цаашаа Улаанбаатараараа нэлээ явчаад Монголоороо явдаг болсон. Тэгээд нөгөө хоггүй байгаль дэлтэй аялагчд гээл бас хог мог дүүж авах явж исэн. Нэг хэсэг бол тэгээ явж байгаа дараа нь гадаадын Солонгосын одоо найзуудтайгаа явдаг болоод 13 жил 21 удаа яг тийм Монгол тайртай солонгосчууд бүр ном бичих тийм юугаар ирээд тэгээ 13 жил бичсэн ном сая солонгос нээлттэй хийчлээ л дээ. Тэр нээлтэнд нь би сайн сөүлд байхдаа оролцсон 4 сарын үед. Тэгээд Улаанбаатар ч гэсэн номын баяр дээр бас бид нар давхар нээлт хийж тэр солонгос хэлтэй монголчуудад бол тэрийг бас таниулсан. Тэгээ тэр бол яг Монголыг таниулахад бол аягүй том ажил болсон. Ягаад тэгэхээр 13 жилийн судалгаа 13 жилийн аялал гэдэг чинь айгүй том урт хугацаа байхгүй. Тэгээ зөвхөн аялал гэхээс л 13 жилийн дотор Монголын нийгэм өөрөө бас харьцуулах юмтай өөрчлөгдөж байгаа юм л да. Тэгэхээр тухайн солонгос хүний нөгөө нэг тэр мэдээллийн чанартай ном гэхээс илүү эссе монголчуудын талаар айгүй тийм эерэг талаас нь гаргасан ном л да. Яг Монголын жинхэнэ таниулах хэвээр гой гой юмнуудыг тэр хүн яг гаргаж чадсан. Тэр Шампио гэж зохиолч маань ах маань тэгээд тэр солонгост бол ингээд аяллаа юунда хэсэгтээ бол бестселлер нэлээд удаан байгаад маш олон солонгосчууд Монголд ирэхээс өмнө авч уншиж ирсэн байлээ тэр номыг. Тэр номонд бас нэг бараг 10% нь би бас гарнаа. Тэг ягаад тэр нөгөө Монголд 13 жил 21 удаа яг хүлээж онгоцны буудлаас тосч аваад буцаж гаргаж өгсөн би тэг нэг зохион байгуулад бүх үзүүлж харуулсан би болохоор нэлээд тэр түүхэнд нь орцсон байт юм байна. Тэгээд одоо хөвсгөлийн хасах 50 градусын жаргантын гол хөлддгүү голч гэдэг юм уу те өсгөлийн тайхч гэдэг юм алтай таван богдч гэдэг юм уу бас л монголчуудын маань заримдаа үзэж амжаагүй гой том сайхан байгалуудыг тэр солонгосчууд нь 13 жил явж үзсэн. Тэгээд Монголыг бол их гоёор таниулсан тийм ном болсон л да. Тэгээд одоо бол яг хуу жоохон эмо аялдаг болчиход байгаа. Одоо нэг их олон хүмүүстэй аялахаа болоод одоо энэ жил бол жишээ нь түшиг гэлдүүтэйгээ хуйлахнаа гараал бас нэлээд олон мянган километрийн зураг авлаа л да. Тэгэл араас бас найзууд нэгдэл тэгээд бас хол биш гэдэг байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан. Тэр үгээр нь орчуудын эвлэл дотор. Тий. Тэгэхээр одоо бол яг нөгөө өмнө нь бол хүмүүсийг айгүй их аялуулдаг маягийн байжгаад одоо бол ер нь яг өөрийнхөө аялал руу нэлээд орчлоо л доо. Тэгээд 21 аймгийг яг нэг 2 3 тойрсон байгаа. Гэхдээ ерөөсөө 21 аймгийг 2 3 тойрсон гэж хэлж болдгоо юм байна. Тэр аймгийн сум болгон бас өөрийн гэсэн нууц бүтсгэлэнтэй тий. Тэр хаашаага Баруун аймаг гэх юм бол тэр одоо Монголын үндэстэн ястан өв соёл, хөөми чандманыг ярих юм бол дахиад нэг том судалгаа тий. Тэгэхээр ингээд тэр болгоныг үзэж таниагүй байж монголоор ингээд бүх монголоо үзсэн дайраад өнгөрснөөгөө очиод үтсэн ч гэдэг юм уу тэгж ойлгож ирсэн болохгүй юм байл л да. Одоо 2 3 тойрчод тахтал Монголын аялал бол эхлэв байна. Яг тий дахиад одоо бас аялагчийн хувьд жоохон илүү дараагийн өссөн байгаа шүү дээ. Тэр юмыг яаж аялах вэ гэдгийг арай өөрчлөгдсөн. Өмнө нь бол газ очиод зураг авахлаа гоё тий хонгорис ис гэл нуур гэл ингээл энд очсон гэдгийг хүмүүст мэдэгдэгч гэдэг юм уу даашаа. Тэрийг сошиалээр постлох гэдэг юм. Нэг тиймэрхүү давхар жоохон эго яваад байсан байж магадгүй. Одоо бол шал өөр төрлөөр тийм бүр мэдэрч явж жинхэнэ тэн дээр 2 3 хоног хөвтөж те тэр малчин арттай ингээд хономал болж ингээд зураг хөрөг нар мандах жаргахаа 2 3 өдөр хүлээж чадвал ан амтан зургалж те ингээд явах тийм юм руугаа орж ийн л доо. Тэгэхээр сая таны хэлсэн сонсоход газар үзэх зөвхөн биш юм аа чинь тэр тухайн соёлынхоо үеийг таньж мэдчихэж тавхартай бас аюу ачдаг л шүү. Тэгээ харах мэдрэх хоёр чинь орондоо бас ялгаатай байгаад байна те. Дайраад өнгөрсөн газрыг үтсэн гэж ярьж болохгүй биш гэдэг гоо. Яг үн тент чинь нар мандахтаа яадгийн те. Жаргахтаа яадгийн гэдгийг хараагүй бол тэр ингээд саарл өнгөрч болно шүү дээ. Тэгс чи тэр бүр ингээд бүр хин шүү хангалттай ямарсан нар
жаргадаг газар байж болно шүү дээ. Одоо жишээ буур нуурын ирэх шиг ч юм уу те. Хай өгийн нуур дээр яаж нарж жаргадаг. Бүр юм улаарсан тэр туяа те. Тэгэл ингээл мандах бас нэг өөр байна. Тэгэл тэр болгоныг хараагүй бол бас 100% харцсан гэхэд хэцүү болчиход байгаа юм. За ингээд Монголыг хэд тойрохоор бас санагдаж шүү. Юу н очин газар зөндөө. Тэр шиг саяхан шиг хараа зүгээр дайраад өнгөрөх юм хэдий болсон байжээ миний бие. Өшөө мэдэрч аялах хэрэгтэй юм байна. За хоёлаа аялын талаар ярилцлаа. Тэгээ одоо бас нэг яг ярихгүй бол өнгөрөхгүй одоо өргөдүүлмээр бол санагдаад байна л да. Лантунд хөгөө байгуулсан. Энэ нөгөө хүмүүс хойл цолдог гэж би ч гэсэн хойл цолж байсан. Ижидийн хооронд нь хойлооч ч юм уу тийм. Энэ бол одоо нэг ижидийн хооронд лантун тохиогоо төслөм нэгдэг нь би бас зэрэг нь одоо таны ярианаас ойлгоо. Тэгэхээр энийг ингээд анх байгуулаа явж байгаа. Энэ бол одоо бэрхшээл баг өдөр болол бэрхшээл хийсэн баг. Айгүй олон асуудал байж байсан. Тэгээ эндээс би юу нэг имийг сугалж авч явах гэдэг юм л да. Арай зөөлч юм. Forbes-ын 30 гэрийн ангиуд идэв бид идэв юм байна. Тэрнгээр нөгөө эхний ижидийн орон дээр бүүнэр нэг ангиар очсон юм аа. Тэгээд тэгж яхад бид нэг нэг паблик нийтэд үзүүлэлтүүд зурнууд үзүүлж ирсэн нэг билгүүд тарааж явж байхдаа авсан зурнууд тийм айлуудаар хэцүү. Би тэндээс юу асуух чинь гэхлээр ингээд нэг камер бариад одоо тэр хүний ихэнх хүмүүсийн одоо хотод байгаа хүмүүс бол мэдэхгүй байх тийм янз бүрийн тэр жоохон хар барааны юмуудыг сүйдэрлээд гэл зураг хайсан болгохыг явах гэж хаад тэр орчин бол угаасаа л хэцүү байгаа л да. Тэрийг ингээд явах гэж хаад камер буулгах гэж хаад бас нэлийн бэрхшээлтэй байсан баг тийм хүмүүс одоо имийн булаах зурганд гармааргүй байдаг ч гэдэм үү те. Яг энэ сегментнийг нь би дагнжил асуух гэдэг. Нэлийн челленж хэцүү байсан болов уу? Тий. Одоо хамгийн хэцүү зургнууд бол ер нь бол дэлгээгүй зургнууд л да. Хүн бүр халуураад өвддөг шүү дээ бас. Сэтгэл санаа тийм амар хүчтэй байдаг юм байна лээ. Тэгээд яг энэ зураг авна гэдэг бас өөр этикний асуудал. Тухайн хүний хувийн орон зайг хүндлэгтэй эргээд тэр одоо ялангуяа бага насны хүүхдтэй холбоотой бол тэр мэрийг бол маш болгоомжтой олон нийтэд тэгэж ерөөсөө тийм юу нь бол өөр. Тийм. Яг зүгээр нийгмийн зураглалаар би бүр яг тусдан нэг ном гаргасан. Баримтат яг гэрэл зургаар. Тэр бол 8 км 400 м гээд тэр шар адны эцэс нэг Шангрилагийн үүд хүртэл нэг 8 км 400 м-ийн зай байгаа. Тэн 3 жил яг камер өрөөд гудамжаар явсан. Бүх төрлийн хүмүүстэй уулзаж үзсэн. Зүгээр ингээд тасраад унтсан байгаа нэг хүн байхад л хажууд нь ингээд сууж агаад хэдэн цагаар ингээд сэрхээр нь юм яриад те. Одоо тэр нэг өөрө тамхи татдгүй л те. Тэгээд тэр улаан шанхар монхор гэдэг тамхи мамхийг олж авч агаад ингээд тамхилаад айгүй их олон цагаар сонсдог байсан. Тэгээд заримдаа зөвшөөрөл аваад зураг хөрг авдаг. Тэг ингээд ер нь яатсан гэдэг л айгүй асуудаг байсан л та. Ингээд өнөөдөр бол за хүмүүс нийгмийн хогшаар те архичин одоо ингээд орон гэргүү гэл янз бүрийн тэгтэл энэ хүнд чинь тулсан амьдрал гэж байгаа. Тэгээд тэр хүн болгон их өөр амьдрал ярьдаг л та. Ямар гэр оронд нь очиж суугаад ингээд маш олон тийм 3 жилийн тийм юм байгаа. Тэгээд тэрнээс тэр 8 км 400 м гээд ном гаргачаад тэрийг нэг хотын төвийн үсгэлийн танхимд нэг үсгэлэн дэлгэсэн. Тэр бол ерөөсөө нөгөө хамгийн хөнгөн буюу энгийн амьдралыг дэлгэсэн. Тэр хэдэн өдөр ингээд офсоос орж ирээ тэр үсгэлэн үтсэн хүмүүс ингээд өглөөл гараадсан. Тэр тийм амар холдсон байгаа нь бол надад шок байсан. Ягаад тэгэхээр хэрвээ ийм зүйл дээр үлж байгаа бол тэр цаана байгаа одоо нөгөө айхтар хүчирхийлэл болоод те нэлээд яг нийгмийн бас нэг хүнд зураглалуудтай энд гаргаж иж тавиагүй зургалтай толох юм бол хүмүүс баг нийгмийн сэтгэл зүйч өөрсдөө нэг хотод амьдарч байгаа нэг уулын наан цаана байгаа хүмүүс хоорондоо баг сэтгэлийг хүлээж чадхааргүй цочрох тийм болж байгаа юм биш үү те. Тэгтэл бид нар уул 8 км 400 м-ийн зайг яриад байгаа. Энэ бол 15 минут хөгжүүлгүй явна. Тийм л газар. Тэгтэл энэ хооронд ийм амар том зөрөг гарцсан юм байна. Тэгээд ингээд тэндээс бол нийгмийн амар том ялгааг харж ирсэн байхгүй маш том ялгаа. Гэхдээ энэ нөгөө нэг хин нэгний буруу гэж ярихад айгүй хэцүү. Одоо хүн болгон л завгүй ажил гэр гээл амьдарч байгаа. Хүн болгон яваал
3 жил гудамжаар камер бариад явах хэвээр чи нийгмийг амар сайн ойлгоогүй байх гэдэг юм уу хин нэг тэгж болохгүй. Тэгтээ өнөөдөр биднийг одоо төлөөлж байгаа ялангуяа энэ иргэдийн болоод их хурлын төвшин төлөөлж байгаа хүмүүс бол энийг бид бүр их гүн хэмжээнд мэдэх хэрэгтэй гэж бодоод байгаа. Ягаад тэгэхээр энэ хүмүүс бол яг тэр амьдралыг төлөөлж тэр хүмүүсээс одоо сонгогдож гарч ирээ тэр хүмүүсийн амьдралтай холбоотой шийдвэр одоо төлөөлөх үйл ажиллагаанд оролцъё гэдэг ингээд өөрсдөө амлалт өгöd гараад ирж байгаа хүмүүс шүү дээ. Надад л тэр хүмүүс бол баг бүр хол санагддаг байхгүй. Бүр тасарч байна. Тий, тасарсан. Тэгэхээр тэр хүмүүст бол тэрийг мэдэх үүрэг байгаа. Тий. Бүх хүнийг бол энийг мэдсэнгөө гэж янз бүрийн тийм тууширсан юм бол хэлж дэмий бах тий. Зүгээр яг амьдрал өөр амар том юм цаг гарцсан. Энэ дотор ингээд золиосонд хэн байна гэхээр дандаа хүүхдүүд байдаг. Ер нь бол энэ томчуудын одоо нэг гацаанд орсон байгаа манай нийгмийн золиосонд бол дандаа хүүхдүүд өртөж ийн л доо. Том хүүхдүүд. Тий. Тэгээд энэ ингээд цаашаа ярил нилээн ахтар юм яригдчих болно. Гэхдээ энэ бол ингээд тусдаа бүр нэг сэдв болчихно. Яг зүгээр тэр бэрхшээл бол зөндөө байсан. Тэр одоо яг хүмүүс нэг амар ингээд над руу мод чулуу шийдэх. Мэдээж тийм юм бол байдаг. Яг согтон бол ямар шаш гарч бол тэрнээс илүү зүгээр би харсан юмд л тэрнээсээ гарч чадахгүй айгүй их бүр нөгөө сүулдэ ч нойр морьгүй болдог ч юм уу ингээд юм хамаа ингээд янз бүр юм хараад байдаг ч юм уу ингээд амар тийм имзгээр хүлээж авч тэгэж хэрэг хөвдөжсэн ер нь бол тэр бол миний хувьд айгүй тийм бэрхшээлтэй тийм зүйл. Тэгээ гол нь тэр нь одоо өнөөдөр нэг сайжраагүй байгаа нь бүр юм гэнэлтэй. Тэгээ ковидоос хойш бол юм сайжирна гэж байхгүй штэ. Одоо бид нар яаж харин юм өнгөлөнд алдaltaй бүгдээрээ зүгээр амьдраад байгаа юм шиг амьдраад байгаа вирус ойлгохгүй. Ковидын дараах нь баг ахын үсгэлэн болох шахажсэн. Тэрнээс бас эдийн засаг нэх өсөөгүй. Тэ? Тэгсэн чинь ингээл юм зүгээр байгаа юм шиг л ингээл нийгэм яваалах юм. Тэр цаана бол ингээд бүр их хүнд юм руугаа бид нар ер нь орж байгаа байх гэж бодоод байгаа байхгүй. Тийм. Тэр энтрийг боддоор нь харж байгаа хүмүүс нь бас их ховрох шиг байна. Сая хэлдэг бүр тасарсан гэж байна л да. Тэгээд ер нь 8 км 400 м-ийн зайд ичиж цаатлаа мэдгүй. Яг өдөр тухай би яагаад нэг асуусан яасан хэрэг аюу гүн сэтгэл үлдсэн юм л бид нар очиод хамгийн арай гайгүй зөөлрүүлж биднэрт үтсэн хөлбөрөд байгаа байхгүй тэр зургуудыг тэгтэл ингээд жоохон депрессэнд орж явах шиг үс. Тэрийг бодоод энийг одоо огт мэдхгүй хараагүй мэдэх албагүй гэж сая таваар хэлсэн л тийм тийм хүн байгаа гэж бодохоор. Тэгээ тэр нь яг таны хэлдэг хол биш 8 км 400 м-ийн зай тэгэхээр тэр юмнуудыг л жоохон ч гэсэн ойртуулах гад жишээ нь тэр номыг бичээд байгаа байхгүй. Одоо ягаад тэгэхээр юм байгаа шүү бид нар нэг нийгэмдэр ингээд нэг зам дээр байгаа шүү гэдгийг ойлгуулахын тулд хүн болгоныг чи ингээд яваад ингэж тэгээг үхэхээс илүү энэ номыг нэг хараач те энэ үсгэлэнгээр нэг орж ирээд ингээд тойроод гараач энэ ингээд баримтат гэрэл зурагч юм уу баримтат энэ түүхэн өгүүлэг гэдэг чинь ерөөсө зохиож бичиж болдоггүй яг л ингээд хин нэг үүсгэхэд айгу хэцүү зүйл те яг ийм зүйл ингээд болоод байна те тэгээ энэ донд хамгийн эмзэг нь одоо түрүүний ярьсан зүйл байна энэ дээр бид нар бас нэг жоохон ойлголттой байж иж багаар өөрчлөлт хийх юм биш үү гэдэг тэр зүйлийг л яах гал энэ янз бүрийн юм бичээл тэгэл эцээцт ингээд нөө хол биш гэнэ өмнө ч гэсэн сүулт ингээд тамаараа эмээтэй хэсэг мэсгтээ дахиад нийгмийн юм руу орчиж л байгаа байхгүй ер нь бол те ингээд эмээгийн талаар бичээд байгаа юм хөтлөө эн чинь өөрөө нийгмийн айгүй том нэг сэдв салбар тэр чигээрээ тэр хүний 30 40 жилийн амьдрал цугл явчихж байгаа байхгүй тийм тэгэхээр ингээд яах вэ харахад эмаа хөнгөн ном байж болно. За автаж бүх хүмүүс ч гэсэн ингээл хөнгөн энийг л аж болно. Гэхдээ энэ яг дандаа бас инээдгүй маа. Энд бас нэг юм байгаа. Тийм тэнд бас миний нэг давхар авчулцсан санаа явж л байгаа. Анзаарч чадсан. Тэгээд сая тав хэлжлээ л да. Энэ хүмүүсийг тийш очиж үзгэсэн бол ямар ч тийм албадлага хийж байгаа юм бол биш. Тэгвэл хийж байгаа юмуудыг хараад ойлголтоо аваачээс гэж байгаа нь айгүй чухал санагдаад байгаа. Яг л ойлголттой хүн дараагийн нөгөө нэг алхам хийхэд нөлөөлөхөд гар бие орцдог шүү дээ. Ойлгоогүй бол нөгөө мэдгүй юмнийхаа дайсан гэдэг буруу хэлсэн шиг буруу юм яриад байдаг. Тэг яг үнэ. Ойлголт өгч байгаа гэдгийг айгүй гоё та бүхэн ухаарай. Одоо тэр номууд байна. Тэгэд хол биш номыг бол би бүгдэн сонсон. Тэгэд бүлэг болгон дээр те яг тань хэлсэн одоо англиар хитэн философи гэдэг чинь ингээд хөөх юмнууд ингээд анзаарвал ингээд тий байгаад байна. Миний таалагдсан зүйл нөгөө хамгийн төсөөллийн тамаар амьд гэсэн байгаа. Тамаар амьд бол 200 хүрэхийг одоо
Дэминсэн гэхүү тусалсан тийм буйтай ном байгаа. Тэгэхээр энийг сонсоод уншаад энэ ном дээрээс одоо бас хов хүн өөрийгөө бодох юм шиг бас өөр хүн болгонд өөрсдийн түүх үйдэг өөрсдийн жишээ жоохон өөр үйдэг. Тэрийг ингээ бодох бодрол нөгөө түрүүн таны хэлдэг шиг хүнтэй нэг сэтгэлээсээ ярих цаг байхгүй нэг тэр нөгөө нэг ярихгүй байгаад дэш угаасаа л нэг завгүй юм савлсан нэг юм байгаад идэв. Тэр дунд ингээ айгуу гоё тийм хэлбэ болоод байгаа маа гэдгийгээс хэлмээр санагдлаа тэгээд. Харин тий ярихчгүй байна. Бас нөгөө талд айгуу сайн сонсч чаддаг хүн чавар байна л да. Одоо яг нэг юм дүр хэсгээгээл ингээл байнас юмыг аргацаагаал өнгөрөөчүүд байна л да. Ер нь яг юмтай бас толохгүй ингээд үнэн нүүр царайтаагач гэдэг юм уу. Хүн бас би бинийг амар гоё сэтгэлээсээ сонсох чадвар гэдэг чинь өөрөө бас их чухал зүйл байгаа шүү дээ тийм. Тэнгуут ингээд амар гоё сэтгэлээ нэгээд ярингуут тэрийг ингээд тэр хүний нандин юмыг нь яаж хүлээж авч сонсч ийн вэ гэдэг чинь өөрөө бас ингээд айгу чухал зүйл болчихж байгаа байхгүй. Тэгээ ном болохоор хүний өдөөс ярихгүй. Бас хүнтэй өдөөс нь яриад байгаа юм шиг мөртлөө буцаад юм ярихаар сонсоод байгаа юм шиг мэдрэмж бас номонд байгаа байхгүй. Тэгэхээр хүн нөгөө бас тийм нэг тал байх шиг байна. Тэгээд ер нь л тэгэл бас одоо бүгдээрээ л нэлээ ядарч штэ тий. Ер нь бол амирцсан нэг юм гээл. Тий. Тэгэл бүгдээрээ л ер нь амаргүй л амьдралыг амаргүй л юм нийгмийг туулаад байгаа байхгүй тий. Тэг хүн болгонд одоо ер нь бол ингээл яг багтрал байгаа. Тий. Одоо аль болохоор л иймэрхүү чиглэлийн одоо энэ сэтгэл зүйтэй холбоотой зүйлүүдээр бид нар аягүй сайн анхаарахгүй бол одоо тэгээд дараагийн үе ингээл гараад ирчих шүү дээ тий. За үнэхээр одоо тэгээд хүн болгонд нэг хэмжээ нь өөр одоо туршлага нь өөр гэдэг боловч багтарсан юм зөндөө гэдэг л хийж лээ л да. Түрүү ингээд гэрэл зураг авдаг гэсэн. Гэрэл зургийн тухайд бүр анилын дээрээс авдаг гэсэн тий бүр камертай 2000 бүр энэ зөвхөн сонирхогчийн л хөвшөнд юм байна. Тийм камер үрэл нөө камер бол тэгэл хөрхий 60D гэдэг камер 50D-ийг үүрэл 60D үүрэл 70D үүрэл тэгэл марк 3 руу ороод одоо манай энэ гэрэл зураг сонирхдаг ялангуяа Canon талынхан бүгдээрээ баг ингээд нүдэнд нь зураглагдж байгаа аахгүй саяны хэдэн тий 60D энтер гэдэг чинь баг амар чанартай бидний бүр анхны л бүх бат гэж амар тий тийм өстой хайртай баг хүн болгоны Canon-ийнхны хайртай камер нь 60D л байсан байдаг баг. Одоо ч бараг музей тавигдуулж байгаа байлгүй тэгэл нэр нь тийм шүү. Тий тэгэл явсан л да. Тэг яг хоо тий тэгэл ер нь баримтат тал руугаа л их явж. Миний санах нь бид нар одоо дээхэн ч хаашаа 2010-аад оноос хойш нөө Flickr гэдэг гэрэл зураг хуваалцдаг сайт байсан. Тэрнгээр нөө зураг авдаг хүмүүс чинь нийлж нөө уулзалт гэдэг багт ганц авах ингээл зарим уулзалт дээр явж идэг гэсэн авчихгүй 2011 12 он байгаа даа. 12 оны шинэ жил мэлээ харж байсан. Тэгээ би ч нөгөө тусгал гээд бас гэрэл зургийн клубд байдаг. Тэгэл Flickr энэ чинь бол бүр хуучны одоо асуулт нэт форум гэж ярина шүү дээ. Цаашаагаа бол тий. Тэгээд Biz Network энтер гэж Flickr руу орж ирнэ шүү дээ. Тий. Тэгэхээр бол бас бүр манайсын анхны social network л дээ одоо дорсон сэтрэх гэдэг таах. Тий. Тэгэл одоо талигч MC тэгэл асуулт нэт тэгэл ингээл ярих юм бол бас айхтрал бас түүх яваал эхэлж байгаа л да тий. За тэгэхээр өнөөдөр бол бид нар бас сайхан яриа өрнүүллээ. Тэгээд баг одоо манай подкаст маань жаргах тийш хандж байна гэж. Тэгээд яг сүүлийн асуулт бол ийм асуулт энэ юу гэхээр ер нь хүнийг одоо ингээд тойрон хүрээлж байгаа найз нөхдөр нь бас хараа гэсэн үг өгдөг тий. Гэтэ бас яг тийм жоох албуулахлаа. Би тэгээд анзаараад гэдэг ер нь ганж авхлангийн гэдэг хүний одоо тойрон хүрээлж байгаа найз нөхдөд ер нь яаж явж байгаад ингээд бүрдэлж хараад хахаар бас л ингээд айгуу санаа зориг нэгтэй аялал төвчнгууд нь араас нь цооцоод бүгд дахиад очисон ч байх шиг тий. Тэгээд ингээд бас нийлээд ингээд чуучуу гээд ингээд газар үсгцэн ч байх шиг. Тэгээд энэ бүрдэл юу яаж бий болсон? Хувь хүнийхээ үзэл баримтлаар нэгдэв юм уу? Зүгээр нэг амьдралын турш бий болсон юм уу тий? Таны найз нөхөд гэж бас байна. За олон төрлийн олон ч нөгөө тохиолдлоор ингээд танилцаад өнөөдөр хүртэл сайхан нөхөрлөө явж байгаа найзууд байна л да. Зүгээр зангиддагдаад ингээд нэг юм дээр зангидж хараа гэх юм бол энэ бол өөрөө эморалтай гүн холбоотой байх гэж би бодож байгаа.
Тэгээд одоо манай найзууд бол ер нь нэлээд ахтар эмо хүмүүс байдаг. Тэгээд тийм хүмүүс би бинийгээ бас олоод ингээд яг үндсэн нэгдээд олон өөр юмнуудыг хийдэг боловч гэсэн тэр эмор л тэр нэг үнэн байх бас өөрөөрөө байх гэдэг ч юм уу те ямар нэгэн ямар ч байсан манай найзууданд бол хоолойгоо шахацсан улаан зангаатай бол байхгүй нэг хойлохнаа суужиж илтгэл тавиад байдаг хүн байхгүй. Тэсгүй баах юм ярьж байгаа нэг гэдэг хүн байхгүй. Тийм хүмүүс байлаач ер нь манай community-д орж ирэхээр эмо мөд рүү орчдөг ингээд юм чи ингээд ямар голд орно тэгж урсан шүү дээ тухайн үед те. Тэгээ амар сериус ингээд цаанаа бас ус төрмөлтэй холбоотой байсан ч гэсэн ингээд яг манай тэр найз төгтчгүй бид нартай ирэхээр ингээд яг хүн өөрөө бас эмороод явцдаг тийм байгаа. Тэр нөгөө нэг юм нь бас өөр байхгүй болоод гэдэг юм уу тухайн үедээ. Тийм. Тэгээ яг бид нар бол гэтээ зүгээр дан эмороод өнгөрцөнгөө л дээ энэ 10 хэдэн жил одоо олон зүйлийг хийж л бүтээсэн. Тэгээ бодтойгол нүдэнд харагдахаас гэвэл бид нар одоо 6 шидний орон гэдэг зүйлийг Монгол улсын 4 өнцөгт ингээд бүтээн байгуулагдаад одоо хотод 2 гэдэг ингээд энэ бол бодтой зүйл гэж харуултай шууд ингээд мэдээж тэрний цаана өөр зөндөө олон ажлууд байгаа. Тэгээ энэ болгон дээр л манай найз зөвхөн тэр ичээдээ орны баг мөн байснаас үл хамааран бүгдээрээ энэ дэр тус тэмтэй явсан. Тэгэхээр энэ хүүхдийн төлөө бас тэр хүүхдэд бодтой өөрчлөлт авчрах, тэр хүүхдийн боловсрал, хөгжил хамгааллын төлөө гэсэн юм дэр бидний бүх найзууд өөрсдийнхөө чаддаг зүйлээр бүгдээрээ оролцсон. Тэр найзуудын тэр гавьяагаар тэр олон сайхан халуун сэтгэлээр өнөөдөр энэ юм болгон би болж бүтсэн баг. Тэгээд тийм сайхан найзууд мань байдаг. Тэгээ өнөөдөр бол бид нар ингээл олон жил бүгдээрээ л ингээл өөрсдийнхөө салбарт хичээгээл явж байна. Гэхдээ энд бол өстой яг хүнээрээ бүгдээрээ байцгаадаг орон зай болохоор бидний эморлын төхөрлөлийн байгаа юм л да. Тэгээд яг өөрсдийнхөө заримдаа тэгдэг юм. Би уул нөгөө юу мундаас талаг гарчтай л гэдэг. Тэгээд энд ирэхээр л нэг юм эмороод ингээл тэ ингээ явж байгаа болохоос шүдэргээл тэгээл идэг. Тэгэл яг хүн өөрөө хүн бол тэгэл хүнээрээ байх л ёстой л доо. Тийм борон зайч хүнд хэрэгтэй. Тэгэл бид нар тэгэл олон жил тэгэл явж байна да. Зөв. За ингээд санаа суй подкастын ээлжид нэгэн дугаар энэ төрөө дүндрэлж байна. Тэгээд өнөөдрийн дугаарт одоо цаг заваан гарган хүрэлцэн ирсэн ганж авландаа маш их баярлалаа. Бид нар одоо түүний хол биш гэдэг номыг одоо урд хэвлэгдэх энэ баяр цайхан мэдээгээр энэ дугаараар одоо милалаа гэхүүтэй тий баярлалаа. Бас тэгээд бас ном бэлгэнд авлаа. Тэгээд одоо монгол бичгээр бичигдсэн хол биш гэдэг энэ номыг авч хадгална гэдэг бол бас үнэхээр гоё өв юм шиг санагдаж байна. Тэгээд цаашлаа дараагийн хийж байгаа одоо чөлөөт уран бүтээлч юм байна. Уран бүтээлүүд нь өшөө илүү аривжиж тэгээ сая бас ярен дээрээ дурсан self publishing гэдэг энэ төрлийг одоо өшөө олон залуучууд хэрэглээрээ юм бичээрэй гэж уриалж байна. Тэгээ энэ билээсэй гэж бодож байна. Би түүхэн тэгээ өнөөдөр одоо ганж авлангийнхаа өмнө хийжсэн ажлууд бас гоё хуучны сайхан дурсамж түүхүүд гэд олон сайхан сэдвээр халуухаа ярьлаа. Тэгээд ямар ч тач ингээд завгүй юм байгаа. Тэгээд цаг гаргаж ирсэн. Үнэхээр их баярлаа. За, маш их баярлалаа. Би сайхан ойрд ингэ сайхан буу халаагүй. Тэгээд сайхан санаанд ороогүй ч олон зүйл ярих шиг боллоо. Зүгээр яг төгсгөлдөн зүгээр хэлэхэд бол яг сошиал дээр ингээд харахаар бүх юм айгүй хэцүү байгаа юм шиг байж л байдгийг. Ингээд амар их хоорондоо муудалцаад байгаа хүмүүс юм шиг те ингээл нэг юм юмд итгэхэ болцсон хар бараа ингээл би юунд ингээд урам зориг авдаг гэхээр их тайвны гүрийг ингээд би айгүйх ер нь өдөр болгон даваад алхахдаг юм л да. Тэнд бол би ингээд бие биенлүүгээ гудамжинд ингээл амар муухай хараал те монгол хүнийхээ удаас ингээл янз бүрээр нь хилээл учиргүй ингээл бие биентэйгээ дайсагнаал өмсгөө зангидаад байгаа тийм хүмүүснийх олж хардаггүй. Амар гоё ингээл дейт хийгээл гар гараасаа хөтөлцсөн өсвөр насны залуучуудыг хардаг. Нэх гоё чихвч зүгэл ганцаараа засанд ингээл эморол явж байгаа нэг юм
эмхтэйг хардаг те. Эсвэл нэг юм гоё фичак өмсцэн гоё нэртэй ус цацсан те. Хаана юу руу явж байгааг мэдэхгүй ч гэсэн нэг гоё явж байгаа залууг хардаг. Ингээ нийгэм маань өөрөө бас сайхан амьдрах гал яваад байгаа хүмүүс. Тий. Ер нь хүн муухай амьдрий гэж бодож байгаа юм байхгүй шүү дээ. Ямар нэгэн байдлаар сайхан амьдрчихвал юмсан гэж яваад. Тэгээ энэ донд бол яг янз бүрийн бэрхшээлүүд байна л да. Гэхдээ бид нар энэ нөгөө гэрэл гэгийг харж байгаагаа харах гэж тэмүүлж байгаагаа ерөөсөө орхиж болохгүй. Ямар ч утаан дундаас бид нар бас тодорхой хэмжээнд бидний залуунаас те бид нар гэрэл гэгийг харж сайн сайхан зүйлийг авчрандаа энд оролцсондоо гэж хэдүүлээ явах хэрэгтэй гэж боддог. Тийм учраас амьдрал бол сошиал шиг биш шүү. Гудамжинд гараад хараарай. Монголчууд сайхан сэтгэлтэй, монголчууд гоё гэгээлэг тэгээд ирээдүйдээ итгэсэн бас хിവэрэ байгаа. Тийм учраас бүгдээрээ бас нийгмийн хар барааныг дагаад бүр өөрсдөө бас тийм юу болж болохгүй шүү. Гутран гэрээс болж болохгүй шүү гэж л уриалмаар байна да. За их сайхан үг хэллээ. Амьдралаа сошиал харагддаг чинь биш вэ шүү гэдэг. Бага дэдтэй болчтой. Ингээл одоо цаг гарган бидний энэ подкастыг сонссон үзэгч танд бас баярлалаа. Та бүхэн тодорхой хэмжээнд хувь да санаа суусан баха гэж найдаж байна. Баяр таа.